өдөр гадаа амар юутай байна. Тэр ингээд болцсон хүмүүс ороод байхад жоохон юмтай шиж магадгүй гэж яах шиг байна. Тэгэхээр бид тэр өнөөдөр 27 дугаар телевизийг хамт нэвтрүүлгийг өвчлчихэд байж байна. Тэгэхээр яагаад ингээд улаан утсан бэ? Тэр хамгийн бас азтай улсуудын тоонд орно. Монгол ид хүйтэн болж ягаад тэр одоо тэнд 30 градус байж байгаа зүүн Азийн орнууд хятадын одоо урдлын их олон мужуудаар явна. Тантай Бээжингээд Улаанбаатарт 3 юм уу 4-7 хоног багтаад Алтай битээр ирэх гэж байна. Тэгэхээр бид тэр нэг талаар ингэж байгаа. Яхаараа дандаа Монгол гадныхан ирж идэг монголчууд гадагш явж болдгүй юм байна. Тэр хамгийн бага зарлаа тийм бид тэр бол их бага мөнгөтэй явж байгаа. Ингээ өргөвчөө өрөөд монголчуудаа дахиад шин зам нээж өгье гэж. 25 жилийн өмнө 25 дугаар суваг телевизийн үүсгэн байгуулагчдын нэг Алтай өөргөвчтэй аялал нэвтрүүлгээр зүүн өмнөд Азийг зарим анхны аяллаа эхлүүлж тэрхүү аяллаа хамгийн эхний улс нь бүгд найрамдах ардчилсан Лаос ард улс байлаа. Тэр Лаосын хэд бол бусад орны хэлийг бодох юм хайцгүй их тийм чөлөөтэй юм байна. Битэрийн одоо шинэ паспорт зургийг бол битэртээ тулгаж өгөх юусе хаваагүй. За хаанаас Монголоос уцаа гэж юусе харахчгүйгээр шууд бол хэл гайлын тамгыг дарж байсан. Тухайн үеийн Лаосын өнгө төрх хүмүүсийн ахуй амьдралыг Монголын үзэгчдэд анх удаа 25 дугаар суваг телевиз танилцуулж байсан түүхтэй. Харин өнөөдөр 25 жилийн дараа яг тэр дурсамжтай газар тэр аяллаа мөрөөр 21,000 шооны баг дахин ирээд байна. Нэгэн цагт өөргөвчтэй аялал нэвтрүүлгийн камер бууж байсан энэ улсад өнөөдөр 21,000 шоу үргэлжилж байгаа нь бидний хувьд онцгой мэдрэмж байлаа. 25 жилийн өмнө Лаос илүү тайван, энгийн өнгө төрхтэй байсан бол өнөөдөр хот суурь нь өргөжин хөгжиж, зам тээвэр, аялал жуулчлал, үйлчилгээний салбар нь мэдэгдэхүйц өөрчлөгдөжээ. Гэсэн ч хүмүүсийн халуун дулаан зан чанар, тайван уур амьсгал нь хэвээр үлдсэн мэт санагдсан. Ингээд 25 жилийн өмнөх дурсамж дахин амилж, өнгөрсөн ба өнөө цаг нэгэн цэгт огтлолцсон энэ мөчид 21,000 реалити шоуны 25 дахь цуврал бүгд найрамдах ардчилсан Лаос ард улсаас эхэлж байна. Хан маань одоо тэгээд бас маш хатуу би энэ Барсаг аягүй сайн мэддэг байхгүй. Барсаг мэднэг багтай. Сайн. Той шинэ ойролцоох төгсөн юм шүү дээ. Тий, Барсаг чинь ерөөсөө ингээд аягүй юм эрүүл хоолтой юм баггүй. Тэгээд бид чинь ингээд нөгөө нэг ингээд өссөн хүмүүс журамтал чинь ингээд өсч мөсгөр ингээд иддэг шүү дээ. Барсаг яаж ч өсчихсэн ингээд 2-3 ногоо албудаал нэг болцоо ингээд болчдөг юм амар супер хоолтой баггүй. Тэгээд ер нь огийн ч өөр бас амар шазруу турн гэхээр бол айгүй урдан турдаг хоолороо дулдаг байхгүй бас. Тэгэхээр одоо ихтэртэй чи яг ингэж хэлэх юм манай оогийн маань сэтгэл санаа жоохон ингэж үү дээ. Үгүй шүү дээ, зүгээр шүү дээ. Үгүй юу дээ. Тэр цус өөр үү? Оогийн ч өөр бэлтгэгдсэн байгаа юм чи. Бэлтгэгдсэн ба. Бид ч тактик зөндөө ярьсан. Уйлах гэдэг юм уу юу? Гүү. Уйлах гэдэг нэ. Зүгээр өстэй хараа. Зүгээр. Би арда баярхуугүйгээр гадагшаа явж үзээгүй. Одоо анх удаа явах. За. Баярхуу бол худлаа ярьж байгаа. Худлаа ярьж байгаа. Тий. Баярхуу өөрөө амар найрсаг залуу байхгүй юу? Тийм. Тэгээд наа чи ингээд хүнд өөрт нь ингээд дотор нь хичнээн уур нь хүрдээсэн тэрийг ил гаргадгүй юм байхгүй юм чинь. Тийм баг тий. Тий. Тэгээд ингээд амар найрсаг бүх юмыг ингээд гоёор яар тайлбарлаад яг үнэндээ энэ хүн дотроо бол өөр юм бодож байгаа. Мэдээ чи ирэг.
би ингэсэн байхгүй юу? Би огд ялгадаад өгч болно гэсэн. Бунгуудаа бүх мөнгөөрөө юм аваад уучч чаднаа. За. Тийм. За. Тэгэх юм бол би одоо энэ чинь юм гендрийн юм ялгаа гарах гэдэг Тэр бас байхгүй юу? хүндлэл харуулах гэдэг тий. Би тэр хүнийг эмгэгтэй болохоор нь ялагдаж өгч мөгөл тий. Тэнгууд чинь нөгөө хүний чинь үнэт зүйл өөрийгөө үнэлэх хүмлэмжийг чинь би гიშгэлэх гээд шүү дээ. Тэ энэ өрсөлдөг гэж орж байгаа үстэй. Гүгүү. Тэрийгэл хэлчих. Тэгч л энд ирж байгаа юм чинь би одоо тий. За амжилт. За баярлалаа. За тэгээд одоо очиж байгаа үстараа да. Тэгээ. Найстай амжилт. Хаяа тэрээ. За. Чи өнөөдөр энэ хэр их юм ийдсэн бэ? Би тэгтээ өнөөдөр нөгөө нэг нааш явах гээд ажил хийчихсэн болохоор айгүй бага идсэн. Тийм үү. Яагаад чи сайн идэхгүй яасан? Зав баахгүй. Юу яагаагүй. Энд чи миний авчирсан юм биш. За. Сая заяа маань ингээд борцтой цөм байж хай хажууд. Чамаг ил гэсэн юм. Тэгэхээр зүгээр амсаж үзсэн. Заяа гэж чинь танилцуулаач заяаг. BG Travel-ийн заяа. BG TV. Тэр чинь айгүй мундаг компани юм шүү тий. BG Travel-ээр чинь би ч одоо баг 2 дахь жил болж байна. Би ч хурмынхаа зураг авалтыг тэднийхаар хийнгээ аялаад ирсэн. Тэгээ бас найзуудынхаа аяллыг дандаа BG Travel-ээр өгдөг. Тэгээ одоо азар танах бас BG Travel-тэй холбоотой. Энэ аяллахаа маршрутыг хараад суу. Барсаахан борцтой цогдох уу? Тэгээ барсаад нэг очиадах уу? Барсаа энэ ингэж ийн хөө. За орой минь аяллаа тавлаг сайхан. Орой минь тавлаг сайхан. Бүсгүмэн ингээд цөв мөв идээд байгаа. Миний хүүхэн чи хоол ундаа хэр идэж чинь гайгүй юу? Идцэн зүгээр. Идсэн үү? Дайгүй юу? Маргаашнаас л одоо эхлэв шүү дээ. Маргаашнаас юм бол гайгүй шүү дээ. Өглөө идчих шүү дээ. Өглөө ичихгүй. Үгүй яг одоо ингээд онгосон суугаад тэгээд буугаал бол эхлэх байл. Үгүй яг мөнгө аваад эхлэх шүү дээ. Үгүй яжгаад ингээд идчих шүү дээ. Тийм ээ тийм. Энэ одоо миний хүүхэн гэртээ энэ юм мэдсэн үү? Гайгүй чи хоолын дэглэм мэглэм барьд юм уу? Сайн отгоо болтой амар л юм ярьж. Үгүй тийм байхгүй юу? Тийм байхгүй. Байхгүй. Зүгээр хүснээ идэл юм шүү дээ. Сая ариуна битээр хоол идсэн шүү дээ, тий? Дөнгөж сая. Тийм, тэгээд би идэхгүй гэж. Яг одоо хэн төрүүлэх вэ? Магадгүй таныг дэмжиж байгаа хүн байгаа, отгог дэмжиж байгаа хүн байгаа. Зүгээр одоо магадгүй би зүгээр яг энэ найсныг боддог байхгүй. Манай шоунд оролцож байгаа хүмүүс нь дандаа л хүүхнүүд нь төрүүлдэг. За. 25 цувралд 2 хэрэгтэй хүн төрүүлсэн биш. Тийм үү? Хин хоёр төрүүлсэн юм? Аа Батхүү гэдэг нэг ах байна. Тэгээ нэг Чимдээ гэдэг нэг бизнес эрхлэгч ах байна. Би ингэж бодож байна. Эрэгтэй хүмүүс одоо ингээд магадгүй хоолны асуудал хамгийн их хөндөгдөж байгаа учраас төвчээргүй байж магадгүй л дээ. Тэр тэгээ ялагдах. Нэгдүгürt, хоёрдугаарт бол бас өрсөлдөгч нь эмэгтэй хүн байхаар нөгөө хүмүүс чинь нэг юм цэвэр 100% өөрийгөө бүрэн дайчилсан өрсөлдөн үзүүлэхгүй байх магадлал өндөр. Тийм. Би зүгээр миний таамаг тийм байна. Цаанаас аахгүй. Тэгээ яг ингээд нөгөө тулаад ирсэн чинь гүнж одоо 21,000 төгрөгөөр 10 хоног амьдрна гэж байхгүй штэ гэсэн бодол ингээд дийлээд байгаа байхгүй. Тэр л их сонирн байна л да. Тэгтээ яг хуу Лаос улсын тухай ингээд уншлаа. Чат GPT хиймэл оюун ухаанаас лавлаж асуулаа, төлөвлөгөө гаргалаа бүр. Тэ? Хэдэн төгрөгөөр яагаад 21,000 төгрөг хүрэхгүй гэж. Бүр уучлаарай. Тэгээ бас давхар Тайланд орно гэдэг байгаа утсаар. Тэгээд нөгөө чат GPT маань надад бүр тэг би хэллээ ингээд тэмцээнд орох юм аа. Телевизэн шоунд орж ийна гэсэн чинь. За хэрвээ тэгээд нөгөө нэг эрүүл мэндийн эрсдэлд оруулж болохгүй гэдгийг та анхаараа гэл. Мөн энэ цувралыг онцгой болгож буй шалтгаан манай хоёр оролцогч төгөргөөр биш, Лаосын Кип, Тайландын Баатар, Монголд биш, Лаос, Тайландд 10 хоног амьдрна. Урд хожид хинж, хизээж 21,000 төгрөгтэй тэнцэх Кип болон Баатар энэ хоёр оронд 10 хоног амьдарч байсангүй. Лаос улс нь зүүн өмнөд Азид оршдог 70-аад гарц хүч, Тайланд, Вьетнам, Хятад, Камбож, Мянмар гэсэн 5 оронтой хилэлдэг. Уулс, Ширэнгэн ой, өргөн удам, Меконг мөрөн, байгалийн онгон төрхөө өнөө хүртэл хадгалсаар ирсэн энэ улс нь 7.5 сая гаруй хүн амтай, 50 гаруй ястан үндэстэн нэг дор зэрэгцэн амьдардаг. Албан ёсны хэл нь Лао хэл, мөнгөн тэмдэгт нь Кип. Хөдөө аж ахуй, цагаан будааны тариалалд Меконг мөрний усан цахилгаан станц энэ улсын эдийн засгийн хөдөлгүүр юм. Хотчлт харьцангуй бага, амьдралын хэмнэл удаан, стресс багатай. Тиймдээ Лаосыг яаралгүй орон гэж нэрлэдэг юм билээ. Монголчуудад нилээ танил зүйл мэт санагддаг шүү. Хоёулаа яарад хэрэггүй гэж үздэг. Нэг л ялгаа нь тэд ойн дунд байна, бид тал хэрийн дунд.
Гэсэн ч 21,000-тай 10 хоног амьдрах нь айл газар адилхан л хэцүү шүү дээ. залуучуудаа. За 27 дугаар сүүгтийн 21 шоу нэвтрүүлгийг урилгыг хөдөө авч оролцсон хоёр одоо оролцогчтой, хоёр найзтай, дүүтэй маш их баярлалаа. Манай нэвтрүүлгийн үндсэн 4 байдаг. 21,000-аар ерөөсөө хэн 10 хоног амьдрах чадах уу, хэн их хөнгөлөө үлдсэн маань тухайн шоу нэвтрүүлгийн оролцогч байна. Монгол улсын 21,000 төгрөг маань Америк доллараар $6 болж байна. За энийг танилцуулъя. За энэ таны $6. За ингээ манай хоёр маань баярлаа. Ингээд энэ $6 бол 10 хоног амьдрал. Яаж юм? Ингээд энэ $6 одоо ингээ 10 хоног юм уу? Тийм шүү дээ. Зөвхөн хоол хүнстэй шүү. Яа. Жогон чангад юм байна тийм. Бодлоо юм шүү. Өмнөх хүмүүс нь яаж амьдраад ирсэн болоо гэж байна. Эцэг солиудаа завхарж үзэл шийдэх байна. Одоо энэ кофе шоп ороод дууссан шүү дээ. Дуусгаач ахаа. Шууд бүхнийг дуусга. Амар юм бэ. За вэжгэрэ. Энд ч одоо Гэтэ надаа ингэж бодогдож байна. Одоо зах руу орж ижил яг юмны үн юутайгаа нүүр тулж ижил ер нь амьдрах хууга шийдэх хаа. Тэ. Та нар бас идэхгүй штэ яг ижил. амар ядарлаа бурхан минь. Ийм хол явж ирдэг гэж одоо бодсонгүй. Таус чи их хол юм биш шүү бурхан минь. Ядарлаа. Гэтэ одоо хүнсээ аваад оройн хоол гэж идэж штэ хаа. Онгоцонд нэг талах идсэн үү? Ээ. Би идээгүй шүү. Нэг хүн идээд ах шиг байсан. Энэ хүмүүс ямар амар. Нэг хүн нилээн усаар даруулаад идээд байсан. Энэ хүмүүс чинь ямар амар юм бэ? Пүүчгэн талхыг босож байгаа. За. Ийм юм байна. Эхлэе. Тэгээ. Эхлэе. За амжилт хүсье яг одоо. Нацтай үзмээр. Энэ завшааныг ашиглаад нэг юм хэлье. Би бол жүжигчин Отгон Тунгалгийн нөхрийн дүр тоглож байсан хамгийн залуухан хүн. Ямар сэжиг юм бэ та. Тэр чинь ингээд тэнийг юм яриад байгаа шүү. Дугаа. Хэм байдаг. Дандаа оогийн нөхөр тоглож байсан хүмүүс дандаа надаас ах. Хаяа. Би чи залуухан их нэрийн дүр тоглож байгаа байхгүй тэр хүмүүсээ чи. Тэгээ дээрээс нөгөө нэг нойр дутуугаа амар удаан хугацаанд явсан учраас жоохон юм нөгөө нэг эрүүллээр бодох магадлал их бага байна. Нойрмог байгаа учраас тэгэхээр одоо би бас яг нэг хэлэхэд нэг өөрсдөө нэг төлөвлөгөө гаргах хэрэгтэй баг. Тэ хувь хүмүүр. Тэгэнгუთ энэ төлөвлөгөөг зөв гаргахын тулд тооцоогоо их нарийн бодохын тулд жоохон нойр хэрэгтэй байна. Энд ирчээд байхад чи одоо энэ $6 авчаад байхад $6 авчихгүй зэрэг жоохон голомгүй маягтай болох харна. Голомгүй байна. Яг үнэн хэлэхэд голомгүй байна. Гэтэ надад нэг асуулт байна манайхаа. Гэтэ та нар яг үнэхээр ингээд одоо битэрийг $6-тай ингээд хайчих юм уу? Жишээлбэл одоо жүжигчин Отгон Тунгалаг тий жүжигчин Отгон Тунгалаг дүрм зөрчиж орой өчийн цагаар нууцаар өөрийнхөө мөнгөөр хоол идэх ч юм уу тий а ийм нөхцөл үүсвэл яах вэ? Манайх өрөөнд нь 24 цагийн камер GoPro тавьчих. Тийм байх. Тэр өрөөнд идэж магадгүй шүү та. Чи орвол нөгөө хоолоо барьж орох хэрэг гарна шүү дээ. Би ямар тэгнэ гэсэн юм уу? Би зүгээр чамайг гээд асууж байгаа. Би тийхгүй л дээ. Би үнэн шударгаар өрсөлддөг хүн. Дараагийн асуулт. За ямар их асуулт. Одоо чинь жүжигчин Отгон Тунгалаг. Йоо за. Тийм ээ. Одоо жишээ нь жүжигчин Отгон Тунгалаг энэ одоо спонсор манай энэ нэвтрүүлгийн шоуны маань спонсоруудын өгсөн одоо алтан говь шоколад их ч юм уу тий нөгөө бүтээгдэхүүнүүд маань юу лээ? Амин чанар тий. Амин чанар уур гэх юм уу? Тий. Пока кофе мофи гэх юм уу тий өрөөндөө их хэмжээгээр хадгалж тий. Йоо яам надад тэр чинь одоо байхгүй би чиний ачаар мэдээгүй. Хадгалж тий. Одоо шоколадыг их хэмжээгээр байнгын идэх ч юм уу тий. Иймэрхүү нөхцөл үүсвэл яах вэ? Манай хоёр оролцогчтой ер нь бол 24 цаг 48 цагийнхны хэрэглээг өгч чинь.
Тэгтээ тэр чинь одоо хамаа намаагүй хэрэглүүл би хаач нь тодорхой. Одоо хамаа намаагүй хэрэглүүл миний хог болох нь. Өөрсдийнх нь. Би одоо 2 хоног хэрэглээрээгээд нэг уучлаад ч юм уу 2 код. Зөв. Одоо жишээлбэл манай нөгөө баавар цай. Тий. Одоо тэр чинь шар будаатай цай, банштай цай ч юм уу те нэг юм Монгол цай ч ер нь нэг юм хоол шиг шахуу штэ. Хийцтэй цай энэ те. Тэрийг бол хамаагүй үстэй. Тэрийг бол одоо манайх телевиз чи мэдээж ганц 21 мянгаараа ингээд амьдруулаад авахгүй шүү дээ. Үүрэг даалгавар өгөн 2 төвцөө уралдаанд явна. Тэгээс давс одоо л буулгуус маргааш энэ чинь тэгээд заа хөдөө орногдох завь маяг гээд экстрим маяг. Тэрэн дээр одоо үүрэг даалгавраа сайн биелүүлж байгаа тохиолдолд мэдээж хоёр оролцож байгаа. Хожсон нь тэрийг идэх юм шүү гэж ойлгож байна. Энэ хүн яагаад ингэ дүрмийг мэдээд байгаа? Адилхан агуудаагаа сонсч байж. Сая тэгээ хэлж байгаа ч тийм өрсөлдөө тэрдээс чинь ингэнэ гэд. Энэ амар сэвтэй байгаа шүү. Энэ ингээд Та ямар муугаа тийм энэ хүн бүгдийг мэдээд байгаа шүү. Би юу мэдээд байгаа? Айгуу сонио. Ямар байлаар юм бэ? Энэ юу боо хэрэл болох юм байна уу? Ямар онгоцон сууж муухыг мэдээд байсан шүү. Хизээ. Йоо бид хоёр баг хэрэлдэж За байгаа. амжилт хүсье. За амжилт Миний хүсье да. хүүхэнд амжилт хүсье. Амжилт хүсье. Надад хоёроо 2 цагийн дараа буудын дараа үсэ. За Тэгэл тийм хардаа өсөөл хэлчлээ гэж юу. Гэхдээ $6 гэдэг худлаа шүү дээ ер нь огээ. Бодлоо шүү угаасаа. Тий. Яаж ч утсан хоёлаа Тийм шүү. хайлаа Ганц кофе уучмаар авахгүй. Онцгой дугаарын маань онцгой оролцогчийг Батболдын Барслав гинэ. Fantastic Production жүжигчин Анд нөхөд дотны хүмүүс нь Барсаа гэж дууддаг. Бар жилдээ энэ залуу тайз дэлгэцэн, эрч хүчтэй, түүхэн, орчин үеийн гээд ямар ч дүрийг амьдруулах чадвартай жүжигчин маань 20 гаруй кинонд гол болсон туслах дүрийг бүтээсэн нь бүгд л үзэгчдийн анхаарлыг ихэд татсан. Тиймдээч Японы TBS сувгийн Ивант Цурал орон нутгийн цагдаа Чингисийн дүрийг бүтээсэн нь монголчууд төдийгүй японочдын хайр хүндлэлийг хүлээж пинүүдийнхээ тоог чамгүй ихээр нэмсэн юм. Түүний бас нэгэн олон улсад гарсан дүр нь Их Британи, Австрали, Монгол, Унгарын хамтарсан Gateway to the West кинонд тоглосон бас нэгэн гайхалтай дүр. Харин үлсэн үедээ дууга хураадаг цуглдуу болдог гинэ. Тиймдээч 21,000 төгрөгийн хүрэлцэлгүй өдрүүдэд Барсагийн амыг харах хэрэгтэй болно доо. Дэлгэцийн дүр дээрх туршлага хангалттай ч 21,000 төгрөгийн өмнө бол бүгд тэгш хэрэгтэй шүү дээ. Харин Барсагийн хувьд мөнгөнөөс чухал зүйл бий. Тэр нь найз нөхөд. 21,000 төгрөгийн тулаанд ч гэсэн тэр зан нь хааны газар гарч ирэх болов доо. Тэ хүнтэй хамт өрсөлдсөн бол илүү амар л байлаа л да. Нөгөө нэг тий шулуухан шудраг өрсөлдөө ингээд тэргээд тэгмүүд эмгтэй хүнтэй өрсөлдөнө гэдэг чинь бас нэг ухаан шаардна, бас нэг арга шаардна тий. Тэнгууд би яг хуу ихэнх эрчүүд би нөгөө өчигдөр хэлсэн шигээ ингээд ихэнх эрчүүд шиг яг хуу буугаад өгчих маягтай байж болно. Гэхдээ тэгэж гэмээр би нөгөө нэг одоо яг энийг бол би үннээсээ хэлж байгаа шүү. Тэгэж гэмээр би эмэгтэй хүний өөрөөрөө байх эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй өрсөлдөх чадамжийг үгүйх гэдэг байхгүй. Тийм. Тэгэхээр би тэрийг тэгж болохгүй шүү дээ. Тэгэхээр хүн болгонд өөр юм гэсэн амьдрах юм маяг байгаа. Хүн болгонд өөр юм гэсэн нөгөө нэг тэмцэх чадвар байгаа. Тэгэхээр одоо тэрийг л хараа хин төвчээртэй вэ гэдгээ хин илүү гүйлгээ ухаан гаргаж чадах уу тэр нь л хожих байлгүй бодвол. Ер нь хэлээ. Тий. Тэгээ одоо ингээд яг үнэ хэлэхэд ингээд миний тарих яг үнэ хэлэхэд ажиллахгүй байна. Ингээд одоо тарихын үсэж ийн гэхээр Амралт. унтаач л гэдэг үг. Унтаач гэж маргааш бодооч гэдэг. Гэхдээ яг хоо харъя. Лаос улс бас ч гэж нөгөө нэг амьдралын өртөг бас ч гэж Монгол улстай харьцуулахад гайгүй гэж би уншсан. Тэр нь ер нь нэг 8 сая орчим хүн хамтаа. Тэгээд энэ Винтен хотод бол нэг 800,000 орчим хүн гэж шүү, тий? Тийм бах. Бас Төвөн шүү дээ. Тий. Нийслэн. Тэгэнгუთ ч ерөнхийдөө бол мэдээж хэрэг амар хэцүү байна. Энэ улсад чи би анх удаага ярьж байгаа. Хамгийн гол нь нөгөө мөнгөний мэдрэмж нь байхгүй шүү дээ одоо биднэрт.
Тийм шүү дээ. Тийм. Бид нар чи одоо монголоор за 10,000 төгрөг аваад гарахтаа за 10 гаруй нэг тим юм авчинда гэсэн. Нэг баримжаа бол байгаа. Баримжаа байдэн шүү дээ. Энд чинь надад $6 юу ямар ч баримжаа байхгүй. Одоо хэдүүлээ харъя. Тэгэл ерөөсөө хамгийн ихний тактик бол яарч худалдаа бол хийж болохгүй шүү л гэж бодож байна. Дайжгүй юм үзээд гадуур явсан чинь бас нөгөө өсөх мэдрэмжээ мартаад шүү. Тийм байх. Сүхбаатарын талбай юм шүү. Тийм байдаг. Манай бижи travel-ийн хөтөч охин маань ерөнхийдөө бол маш сайн гоё тайлбарлаж өглөө. Одоо эн чинь Лаосын ер нь бол нийслэл юм байна. Дээрээс нь одоо яг би төв талбай дээр нь зогсож байна. Тэгээд 800 мянга орчим хүнтэй байна. Тэгээ Ялтын талбай дээр нь хаалга байна. Аялал жуулчлалыг бол амар гоё гэж боддог. Би бол жилдээ ямартай ч аялахыг зорддог. Хидч бай. Заавал нэг аялна гэж боддог. Тэгээд хурмаа бол Монгол хийсэн. Монгол хийсэн. Зураг авалт, хурмынхаа зураг авалтыг болохоор одоо энэ бижи travel-ийн нөгөө нэг хурмын зураг авалттай аялалд нь яваад Зураг авмаар эхлэхэд бүгд ингээд мейкап бүгд юунуудаа ийгээ байж байгаа. Сэтгэл хөндөрөө гоё байна, цагаагаар их гоё байна. За тийм л байна да. Тэгээ Лаост юусоо ирж үзээгүй. Гэхдээ өмнө нь яг жилийн өмнө бүр яг Лаос руу ирэх гээд найзуудтайгаа төлөвлөөд тэгээ Лаосынхаа талаар бүр ингээд судалгаа хийсэн. Тэгчээд яг тухайн үед ирж амжаагүй. Тэгээд ирэх хувь тавилантай байжээ 21 мянгараа. Тэгээ ирсэн байна. Яг таам бэ. Үлсөө жоох ууртай шахаа. Би тэгтээ ер нь жоох үлсгөөрөө уурдаггүй байхгүй юу? Гэхдээ яг одоо бол ууртай байна гэж. Та яадгийн та ер нь дугуулчт юм шүү. Гүү чамаа хүндэлж байна. За. Чи ямар амар хүнийг Би уурлаагүй тоглосон. цохиж мохиж би сая зүгээр юу гэж хэлчихсэн гэж орж ирээд энэ хараа энэ Лаосын парламентын ордон шүү гэж хэлчихсэн байхгүй юу? Харин дараагийн гайхалтай оролцогч маань үзэсгэлэнт бүсгүй хойлог овогтой отгон тунгалаг. Дуужилтыг хилэнцгийн ордонд мэндэлсэн энэ бүсгүй 8 хүүхэдтэй айлын хамгийн отгон нь билээ. Отгон гэдэг нэр нь ч тэгэхээр санамсаргүй биш байж таарлаа. Анх сэтгүүлч болох мөрөөдлөөр кино урлагийн дээд сургуулийн босхийг алгасан ч зүрх сэтгэл нь өөр зам руу хөдөлж жүжигчний мэргэжлийг сонгожээ. Тиймдээ ч энэ бүсгүй сургуулаа төгснөөс хойш шинэ продакшнд өөрийгөө сорж ур чадвараа нэлээдгүй өнгөлсөн тэрээр одоо улсын хүүхэд залуучуудын театрт ажиллаж байна. Одоогоор жирэмсний амралттай бяцхан гүнжээ харж байгаа өөрийгөө хөдөлмөрч дайчин хүн гэж тодорхойлдог энэ бүсгүй сүүлийн жилүүдэд кино урлагт илүү хүчтэй гарч өөрийн өнгийг тодруулж явна. Эрвэхээс сүүдэр зураа 2 киноны дөрүүд нь олонний анхаарлыг ихэд татсан юм. Ангийн нөхдүүд бүгд тус тусдаа гэрэлтэж байхад Оги маань 21 мянган төгрөгтэй Лаосын гудамжаар алхаж байна гэдг нь арай өөр амжилт мөн бизээ. Тайзан дээр өөрийгөө өргөлж тавж чаддаг хатуу шийдэм гэмхтэй. Харин энэ удаа ямар ч зохиолгүй, ямар ч давталтгүй зөвхөн бодит амьдрал зөвхөн өөрөө. Нэрээ үзэгч та бүхэн сонирхуулахад барсан Оги 2 маань Зураа 2-ын сурам ажиллагаа кинонд эхнэр нөхөр болж тоглож байсан удаатай юм билээ. Дэлгэцэн дээр гэр бүл болсон хоёр одоо 21 мянган төгрөгөөр өрсөлдөн гэсэн үг ээ. Энэ чинь чихэн драм шүү дээ. Энд үнэхээр гоё юм байна. Энэ нэг тийм гоё мэдрэмж төрж байна. Одоо яг миний ард байгаа энийг одоо та бүхэн энэ нэг сонирхолтой. Яагаад тэгэхээр вэ? Энийг ялтын хаалга гэдэг юм байна. Патусай гэдэг юм байна.
Тэнгуүтээ энэ ямар очтой гэхээр Парист байдаг ялалтын хаалгыг санаж байна уу? За тий. Наполеоны зарилгаар баригддаг. Тэрнтэй амар төстэй хийцтэй уустай. Дөрвөн талаасаа ордог ингээд. Тэгэхдээ Лаосын үндэсний уламжлалт гоё чимэглэлээр дизайныг шингээж барьсан. Энэ ялалтын хаалга гэдэг ямар очтой гэхээр Лаос улс Францын колоничлоос гарсны бэлэгдэл болгож ялалтын хаалга гэж энэ хаалгыг барьсан байна. Эрхчлөөний бэлэгдэл Лаос улсын. Ер нь тэгээд миний бас сонсноор Лаос улс, Тайланд улс хоёр ч юм бол нэг үндэстэн юм билээ шүү дээ. Тий, хуучин нэг улсээс нэг нь хоёр болгоод бас ингээд салгацсан. Тэгээд ер нь бол бүх юм нийтлэхээ сайхан цаг агаар нь хүртэл ижлэхээ. Одоо энэ ч байж байгаа энэ бол юу гэлээ энэ ч одоо үндэсний ассамблеийн барилга гэлөө юу гэлээ нэг тим хэлсэн шүү. Ер нь бол би зүгээр яагаад байгаа шүү өөрөө нэг мэдээд байгаа юм биш. Чат GPT-гээс асуугаад яваад байгаа шүү. Энэ юу вэ гэд нэгэд мөнгөгүй хоолгүй байгаа хүн чи одоо сэтгэлээ баясгаж л явахаас Өсөж байгаа юу? Яг үнэ. өсөж байна. Яг үнэ өсөж байна. Батусай ялалтын хаалга нь Винтиан хотын хамгийн алдартай анхаарал татам дурсгалт газруудын нэг юм. 1957-оос 68 оны хооронд баригдсан энэхүү сүрлэг байгууламж нь Лаосын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн баатруудын дурсгалт зориулан босгож байна. Гаднаас нь харахад танил яг л триумфийн хаалга шиг. Гэхдээ дотогш ормогц шалгуур ертөнц. Энд чулуу бүрэн түүх өгүүлж, хийц бүрт нь соёл шингэжээ. Хаалганы оройд гарч Винтиан хотыг бүхэлдэн талдан харах боломжтой бөгөөд энэ нь жуулчдын заавал очдог цэгүүдийн нэг болсон байна. Өглөөний намуухан хот, оройн гэрлэн чимэглэл аль нь эндээс онцгой үсгэлэнтэй харагддаг байна. Өнөөдөр Батусайн зөвхөн түүхэн дурсгал төдийгүй Лаосын үндэсний бахархал, аялал жуулчлалын чухал төв болон хөгжиж, өнгөрсөн ба хотог холдсон бэлэгдэл болсоор байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тай хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч Сингапурын номер 1 цай Poca, Сингапурын номер 1 кофе Poca. Та мөрөөдлийн хурмаа ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Цэнхэр далайн эрг, нар жаргах торгон агшин. Зөвхөн та хоёрын хайрын түүх. Энэ бол зөвхөн нэг өдрийн баяр биш. Насан туршдаа дурсах нандин түүх юм. BG Travel таны хүслийг бодит болгоход бэлэн байна. Нийслэгийн тийз, зочид буудал, хурмын яслал, хурмын тансаг чимэглэлээс эхлээд таны хурмыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, танд болон таны зочдод дээд зэргийн тав тухыг мэдрүүлж, цогцоор нь шийднэ. Та зөвхөн жаргалтай байхад л анхаар. Харин бусдыг нь бидэнд даатга. BG Travel. Дэлхийн хаанч таны хайрын түүхийг бид урлана. Энэ бүр 4 давхар гэж юу? Turtle chips. Төгс гэдэг мэдхүүч. Хамт чанарын төгс хослол Orion. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуурайг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтнол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 кансууд нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уург эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Жинхэнэ солонгос бэлэн гомон Самья. Албан ёсны дистрибьютор Баясах хуулж. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Өглөөний эрч хүч, өдрийн тайвшрал, оройн дулаан мэдрэмж. Бүгд нэг аяганд.
Манай хуурай цайн цэвэр сонгомол найрлага, баялаг амт, анхлан үнрээр таны өдөр бүрийг илүү тав тухтай болгоно. Халуун усанд найруулад л шууд бэлэн. Амт, чанар, тав тух. Таны сонголт манай Баавар сүтэ цайн. Эрхэмсэг бүсгүй таны залуу төрх. Мисэр бус үүдэл эсээр гэрэлтэн. Цэлония. Кустар. Эцэг харийн илэрхийлэмж Орем Кустар. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тай хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч залуу төрх Мисэр бус үүдэл эсээр гэрэлтэн. Цэлония. За сайн байцгаана уу. Энэ Эмэн 25-ын 21 мянга шоуны хамт олон мөн үү? Тийм байна. За та бүхэн морил. Одоо гоё юм харуулъя. Дөнгөж сая бид нар бас ер нь маш хол нислэгт яваад маш их ядраад жоохон ядарсандаа жоохон стресстэй. Тэгээд тэрэндээ жоохон ууртай юм нойр дутуу байж байгаад буудлынхаа өрөөнд ороод ирсэн чинь тавширчлаа. Яг тэгэхээр буудлын өрөө маань үнэхээр их таалагдлаа. Дээрээс нь манай 21 мянга шоуны хамт олон намайг ороод ирэхэд ингээд бүх юм ингээд бэлдээ тавьсан байна. Энэ галтгооны хэсэг байгаа. Манай буудлын. Тэгэхээр бид нар ч ч одоо ОГ бит 2 $6 авцсан. $6 авцсан байгаа. Тэгэхээр энэ $6 яаж ашигтай зарцуулах вэ гэдэг. Тэгээ би бодохдоо $6-аар 10 хоног угаасаа худлаа өсөж өгнө гэсэн чинь үгүй юм байна. Боломж байна. Биднэрт юу гэхээр одоо нөгөө хамтарч ажиллагаа манай спонсоруудын маань энэ Покагийн уух юмнууд ингээ өрөө тавьсан байна. Тэгээ өөр яах юм. Энд чинь ингээ цэвэр ус байна. Тэгэхээр надад цэвэр усны асуудал алга. Би зөвхөн хоол хүнсэн дээр $6-ыг зарцуулах боломж үүсэж байгаа юм. За хөргөж үүж байгаа юм аа энэ чи. Ингээд. За энэ бол мини бар үнэтэй байлээ шүү. Энараа менюг ингээ бичсэн байгаа яраа. Мини барны меню. Pepsi Cola 50,000 Keep. Тий. Энэ хэд зэрэг мөнгө гэдэг яг нөгөө надад ойлголт таалга. Гэхдээ энэ гэж Сан Pellegrino Sparkling Water гэсэн 155,000 кеп гэж байгаа байхгүй. Тэгэхээр надад бол ерөөсөө яг 155,000 кеп л байгаа. Тэгэхээр энэ $6 авцаа гэсэн ийм мини барны үн бол байна. Энэ мини барыг бол ашиглаж угаасаа болохгүй юм байлээ. За ингээд энэ чинь арай пэйжтэй. Би энэ пэйжийг бол ашиглах төлөвлөгөө ус буцлагч байгаа. Эндээ хөлтөөгчтэй. Тэгэхээр надад нэг давуу тал үүсэж байгаа юм. Тайган Баавар гэдэг энэ одоо энийг юу гэмтэй цай, хийцтэй цай, борцогтой цай, үхрийн борцтой, ногоотой, гурилтай шөл гэж байгаа байхгүй юу? Энэрэ. Ийм тавьсан баг чинь би одоо энийг буцалгаал аягнуудад хувааж хийж хөлдөөгөл $6 өгөхгүй шүү дээ би. Наадах гэхдээ өгөхдөө ч хэцүү үг надад. Үхрийн борцтой, ногоотой, цагаан будаатай шүл гэж байгаа жишээтэй. Тийм BVCD. Тийм баг л да. Та нар ч зүгээр өгөхгүй л дээ. Энэ тэгээд одоо тулсан газар хэрэг болох энэ борцогтой цай гэж байна. Тайган Баавар. 0 харах уу? 0 надад үнэхээр таалагдсан. Вау, яралдаа. Ийм том вантай. Эндээ дүүштэй тэгээд. Дүүштэй. Ингээд 0 байгаа. 0 бол үнэхээр таатай. 0 хараа өдөржингөө яаж затирч өдөржингөө яаж ядарч болно. Болно. 0 тухтай байх хэвээр. 0 тухтай байхад асуудал шийдэгдэнэ гэж. Вау, за.
Одоо тэгэл монголчуудын маань яг одоо олон улсад одоо ганц нүрээ тахалдаг брэнд Golden Gobi. Өнөөдөр надад онгоцны буудлын дээр энэ шоколадыг энэ дэвтэртэй Golden Gobi-гийн хамт олноос бэлгэлсэн. Энэ бол гоё. Тэгээд энд байна. Би энийг ч хараагүй юм бэл энэ шоколадны нухш гаргасан байлээ. Hazelnut-тай, hazelnut самартай шоколадны нухштай. Энийг идэж үзнэ. Тэгээ би бас өөртөө нэг юм одоо шагнах гэж байгаа юм. Энэ ямар гоё юм бэ? Төмрөн хайрцагтай юм шүү дээ. Нэг тийм тансаг гоё мэдрэмж. Оо харалтаа. Ийм хөөрхөн. Монголын угсаатан язгууртнуудын хуцтай юм шоколад гинараа. Урeenхай, өөлт, дөрүүд, барга, халах, бурайд, баяд, үзэмчин, торгууд, захчин, мянгад, казак, барга, дөрүүд, өөлт ингээд. Энэ ямар хөөрхөн юм бэ те? Энэ юу гэж нэ? Силония. Ямар гоё захиаг задлцгаая. Оо, Azi Beauty. Хүндэт Барславыг танаа 21,000 реалити шоу нь олон хүнд урам зориг баяр баясгал бэлгэлэх сонирхолтой онцгой нэвтрүүлэг болоход таны мэдрэмж, таны дуу хоолой, таны эрч хүч, таны оролцсон хамгаас чухал. Тайз, дэлгэц, амьдралын бүхэл мөчтэй амжилт, аз жаргал, гялалцсан их энерги хүсээрөө залуу төрхөө месээр бус уудлисээр гэрэлтүүлээрэ. Хүндэтгсэн Silonia Mongolia. Silonia Mongolia зүг байгаа тий. Оо. За одоо нэг тагтанараа би маш олон бэлэг авч байна. Дараагийн бэлгийг үзнэ. Ямар гоё юм бэ? Ямар ч гоё сэтгэлтэй. Пүү чисто. Юу юм бэ? Амар их юм биш тий. За. Shit mask. Нарны тос. Medipos repair cream. Sense гэнэ, energy sense гэж одоо юу ч юм яаж за эднэрийг би бүгднийг одоо оогоос л асуухгүй бол энэ одоо NGF 574H гэнэ энэ юу юм бэлээ? Exclusive priming technology cell care treatment intensive care of damaged hair гэнэ. Оо за яг миний үсэн тохирж байгаа юм байна. Гэмтэлтэй үсийг шампунь. За. Ингээ дуусаа. Миний үсний уналт. Энэ юу юм болоо? Их чухал юмнууд, гоё юмнууд гоо шүү. Ийм уутмуттай идэм шүү дээ. Ийм уутмуттай идэм шүү. Дахиад дуусаагүй. Дахиад нэг бэлэг байна. Өнөөдөр 21,000 шоуг Лаос улсад, Таиланд улсад хийж байгаа. Яг энэ дугаарыг, энэ нэвтрүүлгүүдийг бас бид нартэй спонсороор хамтарч ажиллаа. Бидний бүх аяллыг зохион байгуулж байгаа BG Travel хамт олон байгаамаа. BG Travel-ийнхэн маань бас бэлэг өгсөн байна. Задлнаа. Бүгднгийн задлнаа. За. Тэш дүүрэн дурсамж BG Travel. гэж байна. Энийг яг ойлгомжтой хаа энэ. Тийм байна. Хаашаа явдаг. Хормын ёслол, Кумин хот, Гуанжу, Лаос, хормын зүрэг авалт, Турк, круиз аялал, Бали, Улаанбаатар, Говь, Ханга, Тэрэлж. Оо, энэ чи эх орон дотроо ч явах юм байна, гадаад руу ч явах юм байна, Дубай, Хайнан, Бээжин, 3 улсын аялал. Оо. Ямар хүрх юм бэ? Энэ бодолт өгсөн байна. За. Энэ бодолтгүй өмсөл явчих штэ одоо. Энэ хар цагаан 2 бодолт. За одоо энэ дэр нь хар бодолт өмсөхгүй дээ. Дахиад бэлэг байна. Ой. Хүүшээ энэ Барслав гэж бичсэн байж тээ. Энэ юу юм бэ? Power bank штэ. Ямар хөөрхөн сэтгэлтэй юм бэ энэ BG Travel-ийн чинь. Оо гоё, яг энэ аяг өстой чухал шүү. Усан хийж аваад яваад.
power bank ашиглаад авчих юм бэ. Ямар гоё юм бэ? Ёо, өрөө гоё, бэлэг гоё, бүх юм сайхан. Тэгээ нэг гоё бэлэг байгаа бас сая үзүүлээгүү. Энэ гоё. За, ноёд адагтанараа энэ юу гэж байна гэхээр штэ. Амин чанар уураг 100% уураг гэсэн. Тэгээд хавдар, хийм туяаны эмчилгээнд илэгний хатуурал, хэвлийн усжилт, бөөрийн дутагдал, чихрийн шижингийн үйдүүд ингээд хэрэгэлдэг. За өрөө нэрээ ямар гоё юм бэ? Би энэ ч үлдчихмээр бах юм. Тэгэхээр дөрөв зурцсан гээд намайг шийтгэх бах те. Одоо тэгэнгүүт надад их сонирхолтой санагдаж нэг юм байна. $6 заа юу. За яг хөө бид нарт ингээд нэмэлтээр хэрглэж болох одоо уураг, шоколад юу гэдэг ингээд юм байна. Кофе, тэ, цай. Гэвчиг энэ буудалтай яг 10 хонсон болвол бас нэг төлөвлөгөө гаргаж болохоор байгаа байхгүй юу? Бид нар 3 хоноод Тайланд руу дахиад өөр локейшн солигдоод явна гэхээр яаж нөгөө мөнгө хөрөх вэ? Тэгээ нэвтрүүлгийн төгсгөлд би бас ялагчуулаад шагналаа авахыг хүсэж байна. Ер нь тий. За. Гарыг те. Ямар ч дэлгүүр орё. Өрөө бол үнэхээр одоо 100%-аас бүр илүү гарсан. Гоё юм. Тэгээд нөгөө нэг хэдүүл бас нөгөө ингээл онгоцноос явж байгаа ядраал өрөөндөө орж исэн чинь аа гоё тухтай. Манай хойморт одоо мэдээж хэрэг зурагтай. Тэгээд энэ ажлын ширээ одоо нөгөө нэг орж ирэл ядраал хоол ундгүй аюулсаа гэсэн үедээ бас тарих толгоогоо ажиллуулж те ном унших юм бичих бол энэ дээр суух юм байна. Тэгээ манай ивент тэтгэгч Golden Gobi байгаа юм байна. За Golden Gobi-г мэдхгүй Монгол хүн гэж байхгүй л илгүү те гэж. Энэ харин их таалагдаад байгаа штэ. Амин чанар гээд бас 21,000-ыг ивент тэтгэж байгаа. Уураг. Одоо бид нар чинь ингээд гадаа гарахаар шууд хөлс ингээд шууд урсаж байгаа байхгүй. Тэгэхээр хөлсөөрөө эрдэс бодсон алдна. Тийм болохоор амин чанарынхаа уурагнаас уугаад ирч хүчтэй явах нь байна. Тэгээд би амин чанарыг бол мэднэ. Ямар сайн бэ гэдгийг. Яг тэгвэл яг энийг нь болохоор манай хатан ээж уудаг. Хоол унд хэцүү үед чинь одоо арайчтэй. Баавар. Борцтой цагаан будаатай хийцтэй цай гинэ. Үхрийн борцтой ногоотой цагаан будаатай шүл. Үхрийн борцтой ногоотой гуралтай шүл. Хийцтэй цай. Хийцтэй цай нөгөө борцтой. Эний чи нөгөө нэг жоохон дуулууртай гэдэг шиг даалгавар тийм тулсан газар даалгавар биелүүлж эндээс нэг идэх юм лээ тий. Би чи кофе их уун. Би ер нь дэглэм барьдаг байхгүй юу? Кофегоо тэгтээ. Кофегоо ерөөсө болж чаддгүй. Би чинь ерөнхийдөө жоохон латте уудаг байхгүй юу? Тэгээд кофегоо ер нь хорч чаддгүй. Энэ дээр харин кофе харин жоохон баярлаад байна. Энийг тэгтээ яах юм бэ? Бас даалгавар биелүүлэх үү? За. Тэгэхээр даалгавраа биелүүлээд дуулууртай авах юм бол энэ одоо юу вэ штэ? Покогийн нөгөө нэг одоо мөстэй уул гоётын гадаа халуунд. Энийг бүр цом мөстэй ухаар бүр шарах шүрс ялгараад. Унтны өрөө маань бүр маш их таалагдж байна. Угаасаа гадагшаа татгшаа явахад унтаж амарх хамгийн чухал гэдэг тухтай байх хэрэгтэй. Тэгсэн чинь энэ тардаа надад зориулаад ийм гоё халаад байна. Хослол унтлагны. Тэгээ энэнд хаанахыг вэ гэсэн чинь Селиногийнх. Би Селиногоо угаасаа мэднэ. Угаасаа 2-3 жил арьс арчилгаагаа Селино даатгаад удаж байна. Селино Монголиагаас. Тэгээ энэ хардаа ямар хөөрхин. Та нар одоо ингээд халуун орноор яваад борлоно гэж бодож байна уу? Бүр цагаараа тарина штэ Селино дүргээд. За энэ маск бол миний бүр ингээ хайртай маск Селиногийн. Одоо уудлистэй маск гэхгүй юу? Уудлис чинь зүгээр нөө арсыг нөхөн сэргэн бүх юмыг өгцсөн та нарын арсыг чинь ингээ сэргээчдэг байхгүй юу? Энэ бол одоо бидний одоо өнөөдрийн хотоос гараад Улаанбаатараасаа гараад энд ирэх бүх явцыг маань сайхан болгож өгч байгаа газар BG Travel. BG Travel-ийн маань бэлэг байна. Оо! Ямар гоё юм бэ? Энэ ардаа power bank байна. Би сая нөгөөгээ өөрийнхөө хураалгацсан шүү дээ.
чи энэ дэр миний нэрээ. Тон тоглогцсон. Энийг хураалах гохон шиг хайрлаад явна. Ямар хөөрх юм бэ? Баярлаа би житрэл. Эднэрийг хараач. Хөөрхий дөө. Болчмор биш байна. Ватсимон гэдэг энэ бүр 1500 оны дундуур баригдсан сүм дээр ирсэн байна бид нэр. Энэ сүмийн гадаа энэ ингээд угаасаа хараа ундаа цэцэг гэдэг ингээд нэг юм багц шиг юм бүтээгдэхүүн зарж байгаа үстэй. Энэ одоо эднэрийг ингэж hello. How much this one? 2000. 2000 гэж. Яшаадаа 2000 гэж байна. Тэгэд энэ сүмийн аимшигтай гоё хийцтэй заяа. Одоо угаасаа энэ Лаос улсын энэ буддын соёл, буддизмын хэв маяг бол бүр ингээд нэвчингдсэн байд юм байна. Тэгэд энэ Ватсимон гэдэг энэ сүм 1500 оны дундуур үед баригдсан. Хичнээн жилийн настай юм бэ те. Зүгээр миний нөгөө нэг уншснаар болохоор ингэж хэлээ. Буддагийн цээжний ясыг ч юм уу гэлөө шүдийг ч гэлөө ингээд энд авчирсан билээ. Яг энэ газар. Тэгээд одоо энэ газар бурхан багшийн Буддагийн шүд байгаа газар, ариун газар гэж үзсэн байна. Тийм. Тэгэд энэ Симон гэдэг нь бол эмэгтэй хүн юм байна. Ватсимон гэдэг нь одоо Симонгийн ариун сүм гэх юм мэдгүй. Би бол Лаос хэл мэдгүй. Гэхдээ би зүгээр нөгөө ойлгосноо л ярьж байгаа шүү. Тий. Тэгээд эмэгтэй сахиустай гэх юм уу те? Бидний ярьдгаар бол тий. Эмэгтэй сахиустай. Тэгээд тэр энэ сүмийг анх барьж явах үед одоо тэр нөгөө гол багныг нь барьж исэн энэ суурны нөхрөө жирэмсэн эмэгтэй ингээд өөрийгөө өргөл болж золиос болгож ингэж өгөөд тэгээд тэрний сүнс ингээд энэ газрыг хамгаалж яадаг гэсэн юм домогтой юм байна. Тэгээд цэцэг авчирд юм байна. Дандаа л кинон дээрээс ч юм уу YouTube дээрээс яг иймэрхүү орчныг хардаг байсан. Тэгсэн чинь яг ингээд өөрөө ирэхийг айгүй хүсдэг байсан газараа ирлээ. Энэ хийцэн хараа ямар тансаг гэж тэр байшин гардаа. Та нар энэ дээвэр мэвэр энэ хийц алтлаг мөнгө нэг тийм өөр орчинд ирсэн юм шиг мэдрэмж төрж ийн угаасаа өөр орчин л доо. Нөгөө миний мэддгээс өөр юмнууд байна. Цоошин байна. Энэ оолцсон байгаа юу юм бол? Энэ энийг орчуулах уу? Энийг орчуулчих л та. Энийг орчуулчих л та. Энэ чулуу ариун чулуу бүү хөрөх гэсэн бичиг юм байна. Дээр нь гарч болохгүй. Эсвэл ариун газар хүндэтгэлтэй хандна уу гэсэн утгатай ч байж магадгүй гинэ. Симон Кейден Винтиан хотын хамгийн ариун сүсэг бишрлийн төвүүдийн нэг бөгөөд орон нутгийн иргэдийн хувьд онцгой утга агуулгатай газар юм. Энэ хийдийг зөвхөн шашны байгууламж гэж үздэггүй харин хотын хамгаалагч, сүнс оршдог, аз хэмэр, сайн сайхны их ундрах хэмээн хүндэтгэн шүтдэг байна. Мөн хийдийн архитектур нь Лаосын уламжлалт хэв маягийг тод илэрхийлсэн байдаг. Алтлаг өнгө давмгаалсан хийц, нарийн сэлбэр, ханын уран зургууд нь энэ газрын сүр жавхланг улам тод тун. Хийдийн төв хэсэгт байрлах ариун багныг Винтиан хотын хамгаалагч сүнс оршдог хэмээн үздэг бөгөөд энэ нь тус хийдийг бусад сүм хийдээс онцгой болгож өгдөг ажээ. Сүм нь хоёр өнцөг хэсэгтэй. Урд танхимд лам нар адис хүртээж, баасын яслал буюу гар дээр утас уях уламжлалт зан үйлддэг бол хойд буюу гол танхимд ариун баг нь байрлаж, мөргөл, залбирал энд төвлөрөн явагддаг байна. Энэ газарт ирсэн манай хоёр оролцогч мөн адил хэсэг хугацаанд чимээгүйхэн хүслээ шивнэн дор бүрнээ залбирч байгаа нь анзаарагдана. Магадгүй тэд энэ аяллахаа аз хэмэр сайн сайхныг Симон хийдээс хүсэж байгаа ч юм билүү? Энэ манайхан буцсан. Энэ Лаосын хамгийн том буддын сүм юм байна. Тэгээ мөцийн шалд орж олдгоо.
хувцас дээгүүр нөмсөн гэд би бас бэлтгэлтэй ирсэн. Тэгтээ бас юм гоё Монгол захтай Монгол 21 мянгад зориулж би энийг хийлгсэн шүү дээ. Марда ийм нэнгэ тэгээ бүр юм хардаа Монгол захтай. Монгол биш. За байжаар энийг төвчлөөд өгөөч оператор. Лаос ч өөрөө юм шашинлаг тэгээд юм буддизмын орн юм байна шүү дээ. Тийм болохоор энэ сүмээр орохгүй байхын аргагүй. Энд ирсэн бол заавал орох хэрэгтэй. Тэгээд хамгийн гоё юм нь одоо нэг хаалга байгаа гэж юм. Тэгээд тийшээ нь орохлоор нөгөө нэг юм азгуутай байгаа эсвэл ажил төрөл нь бүтэхгүй байгаа бол тэргээр ороод гарахад зүгээр ажил төрөл нь бүтээ явчих юм байна. Хідүүлээ одоо орж гараад өнөдөр алах юм шүү. Тэгсэн чи ингэсэн. Надад ийм мөнгө бижи тэрвэрс өгсөн шүү. Гэхдээ энэ яг нэвтрүүлэгт бол юу яасан гэсэн та нар мэдж байгаа юм байлээ шүү. Тэгээд энийг өгөөд сүм рүүгээ орох тийм цэцэг аваад цэцэг өргөд юм бэ. Тэгээд цэцэг худалдаж авъя. Hi. Hello. За ямар цэцгийг авах вэ? Надад энэ No. How much? How much? За жин ингээд 20 мянган дэвсгэрч юм байна. Би айгу бурхан шашинлаг штэ. Үсэмг авъя. Энийг үү? Авъя. Томын авдаг гэж. Тэг ингээд лаа өгч лаагаасаа. Thank you. Thank you. Одоо нэг хүмүүс нэг амар шашинлаг байлаа инглээ тэглээ эсвэл мөрөө гаргах одоо юу гэдэг сүү сайлаа өөр ингээд энэ бол мухар сүсэг мүсэг гэсэн ер нь хүмүүс нэг тийм зарим нэг ойлголттой. Би бол тэрний эсрэг байдаг. Сүгөө өргөдөг, мөрөө гаргадаг. Тэгээд ер нь бол ном уншуулна гэх зэргээр бол их шашинлаг гэр бүл штэ. Би ч тэр үйлхэндээ баярлаа. Барсаагт битээлэр айгүй хилтэй хамтаа унштэй. Яагаад та нар ингэсэнгөө гэж хил хам хийсээр байгаад мөнгө авч магадгүй шүү. Гэтэ ер нь улс орноор явж байхдаа ер нь хүмүүст би хандаж хэлэхэд тэр улсынхаа нөгөө нэг шүтлэг тийм бүх юмыг ер нь бол судалж явах хэрэгтэй гэж би боддог. Сайн байна уу? Намайг Ажантиг гомбосууд гэдэг. Би 1997 оноос хойш энэ хийдэд шавлан сууж байна. Ватси Муанг сүмийн талаар хүмүүс янз бүрээр ярьдаг л да. Зарим нь зүгээр нэг сүм гэж үздэг бол зарим нь Винтиан хотын хамгийн ариун, хамгийн хүчтэй шүтэнтэй газар гэж бүндэлдэг. Түүхийн хувьд энэ сүм нь 1563 онд нэгдүгээр Цитатерат хааны үед баригдсан юм. Тэр үед Винтиан хотыг байгуулж байхад хаан энэ газрыг онцгойлон сонгож улсын тусгаар тогтнолыг бэлэгдсэн ариун баг нь босгохоор шийдсэн гэдэг. Гэхдээ тэр ажил амар байгаагүй. Багны суурийг ухаж байх үед гэнэт газар доороос ус оргилж зогсоо харахгүй болсон гэдэг. Хүмүүс энийг зүгээр нэг байгалийн үзэгдэл биш, харин түнснүүдийн уур хилэн гэж үзсэн байдаг. Тэр үед Си гэдэг 3 сартай жирэмсэн залуу эмэгтэй өөрийгөө золиослон нүхрүү өсөрч өөрөөрөө дахил өргсөн гэсэн домог бий. Энэний дараа ус намжиж бүх юм тайвширсан гэж ярьдаг. Тэрний энэ зоригт үйлдэлийг хүндэтгэн сүмийг Си Муанг гэж нэрлсэн. Өнөөдөр хүмүүс Си Муангийг Винтиан хотын хамгаалагч сүнс гэж итгэдэг. Одоо ч гэсэн хүмүүс энэ сүмд их ирдэг. Ялангуяа аз хиймэр хүсэх, үр хүүхэд гуйх, эсвэл том ажил эхлэхийн өмнө заавал ирж мөрөгдөг. Эрэхтэй цэцэг, жимс, ундаа зэрэг өргөл авчирч сэтгэлээ шингээн залбирдаг. Ер нь энэ газар бол зүгээр нэг сүм биш. Хүмүүсийн итгэл, найдвар, зүсэг биширлийн төв юм да. Нөгөө нэг ийм том цэцэг барьсан биш тийм хар да. Би зүйлийнх нь надад өгсөн шүү дээ. Гэтэ би сая жижиг авсан шүү.
Би нөгөө нэг ер нь юм хэмнсээр байгаа сурцсан юм шүү. Энэ хажууд нь байхаар нь би жижигэр худалдаад авсан ш. Чи тэгээд та гэхдээ арай том. Чи сүмд ирчээд ямар муухай юм идэв шүн том жижиг мэжиг. Үгүй хэрэлдэж болохгүй шүү. Яасан үгүй юм ярьд юм бэ? Яг уу бас арай илүү байгаа. Энэ амуу. За би сая ороод хүслээ шивнээд мөрөгчээд байгаа. За хаана мөрөгч юм бэ? Ахыг дагаад явах уу? За тэгвэл. За. Тоталитэй. Энийг ярьж байгаа чи. Дотор нь миний ундаа байгаа шүү. 3 болгоцох. За тэр би бүр нөө мөнгө төгрөгөө хэмнээ сурцсан юм шүү. Уулын тэр томыг авах боломжтой гэдээ надад 2 мөнгө өгсөн юм шүү. 40,000-ыг өгсөн юм шүү. Тэгэхэд л би хэмнэсэн байгаа шүү. Энэ минь орох уу? Би жижигийг авангуутлаа 20,000 буцаагаад та нарт өгсөн. Тэгэхэд барсах тийм биш байгаа зү. 40,000-аар нь тийм томыг авсан л. За ямар ч тач нөгөө Лаос улс маань өөрөө юм шашинлаг ерөөсө тэр аяараа энэ улс маань юм шашинлаг юм нөгөө нэг буддизм юм орон юм байна. Тэгээ ерөнхийдөө бас аялал жуулчлалаар ирж байгаа хүмүүс бол заавал бас энэ сүмээр ороод ажил үйлсээ бас тэ энэ чинь нөгөө нэг түрүү бас айгүй гоё юм хэлсэн шүү дээ. Нөгөө нэг бүтлгүүтэй дэвэл ороод гарахад айгүй тийм бүтэлтэй болдог гэдээсэн. Тэгээд яг энэ хойно байгаа яг энэ хэсэг бол бас сая сонсон ер нь учиртай хэсэг байна. Энэ Лаосын одоо нэг жирэмсэн одоо эмэгтэй өөрөө юм өргөл барьсан өөрөөрөө. Маш гоё цэвэрхэн газар байна. Ер нь энэ буддист сүмүүд нь их цэвэрхэн байх юм аа. Манайх ч гэсэн бас цэвэрхэн билүү юу лээ? Цэвэрхэн дүү юу? Маш цэвэрхэн байд юм байна. Гутлаа тайлж орж байна. За тэгээд нэг тийм анх удаага л би яг ийм мэдрэмж авч байна. Анх удаага ирж байна. Сайхан байна. Айгуу гоё юм байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тэй хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч амин чанар, амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч Сингапурын номер 1 цай Poca, Сингапурын номер 1 кофе Poca. Мөрөөдлийн аяллаа бидэнтэй хамт эхлүүлээрэй. Шинэ улс, шинэ соёл, шинэ дурсамж. Таны аялал бүрийг илүү тухтай, аюулгүй, аз жаргалтай байлгахад бид танд туслана. Манай аялын компани нь чанартай үйлчилгээ, найдвартай хөтөлбөр, туршлагатай хамт олноороо аялагч бүрт мартагдашгүй мөчүүдийг бэлгэлдэг. Та Таиланд, Лаос, Хятад, Вьетнам, Индонез зэрэг олон улсын сонирхолтой чиглэлүүдээр аялаж, үзэсгэлэнт байгаль, түүх соёл, өвөрмөц амьдралын хэв маягийг мэдрээрэй. Бид зөвхөн аялал бус, сэтгэл түлдэх, дурсамж бүтээдэг. Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тэй хамт. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуураг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтмол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 20 стакан сүүг нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг 2 халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Эрхэмсэг бүсгүй таны залуу төрх. Мисэр бус, үүдэлсээр гэрэлтэн. Цилония. Сингапурын номер 1 кофе, Poca. Өглөөний эрч хүч, өдрийн тайвшрал, оройн дулаан мэдрэмж. Бүгд нэг аяганд. Манай хуурай цайн цэвэр сонгомол найрлага, баялаг амт, анхлан үнрээр таны өдөр бүрийг илүү тав тухтай болгоно. Халуун усанд найруулад шууд бэлэн.
Амт чанар тав тух. Таны сонголт манай Баавар сүтэ цай. Сингапурын номер 1 кофе. Пока. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Ивент итгэгч. Дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ. Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент итгэгч. Залуу төрх Мессер бус үүдэл эсээр гэрэлтэн. Целония. Ивент итгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент итгэгч Сингапурын номер 1 цай Poca, Сингапурын номер 1 кофе Poca. Лаост угаасаа 3 хоног нь тэгэхээр бүх мөнгөө солиулахгүй Лаос мөнгөөр тэгэхээр ерөнхийдөө би зүгээр нэг бас нэг хэмнэлтийн горимтой байхын тулд $2 солиулъя. Тэгээ $2-оор 3 хоног амьдрын. Гэтэ зөвхөн хүнс юм чинь. Дээрээс нь надад уух юм кофе ундаа байгаа, шоколад байгаа. Тэгээ ерөнхийдөө нэг санаа бас гайгүй зовхгүй байна. Hello. Good morning. Can I exchange these $2? Мэдгүй нэг 44,000 гэсэн. Цаас $1 22,000 кит болж байгаа юм байна. Тэгээд 44,000 өгөх юм шиг байна шүү дээ. Ямар ч үстэй. Тэгсэн миний $2-ыг яваад ингээ өгөхгүй байх үү? Oh, thank you so much. Зэ ийм хараа. Ийм мөнгө өгд юм байна. 20,000 20,000 2,000 22,000 44,000 $2 өгөөд 44,000 боллоо штэ. Зүгээр нэг хоолны үн харсан чинь нэг салаад бол 50,000-аас 60,000 гэж байгаа байхгүй юу? Тэнгууд надад бол яг нэг салаадны мөнгө бол байгаа. За тэгтээ энэгээр би яаж урт амьдрах уу? Удаан амьдрах уу те? Үлсэхгүй байх уу? Ер нь тэгтээ бас энэ 21,000 шавны чинь нэг гоё юм нь юу юм бэ? Тийм дэглэм барих хэрэгтэй болж байна. 10 хоног. Яг үндэ өсөж гин бүр. Би яга өмсгөл загдаг та. Яа. Өсөж байгаа ч гэсэн нөө нэг ингээ гоё усад ирсэн байгаа болохоор бас ингээ сонирхолтой байгаа болохоор нэг бас шууд амар өсөд байгаа юм байна. Гэтэ би ер нь амар тийм хил амтай хүнтэй ер нь өсөж байгаа. Тэг амар хэрүүлж. Change. Гэтэ нэг гайг байгаа. За болно. 20,000. Тэгээ 2,000. Тэгэхээр чи 22. Гэтэ энэ чи одоо ингээ 2,000 чи одоо Монгол мөнгөөр хэдэ? 500 юм. 504 юм. 304 юм. За тэгэхээр болгох гэж бодож. Энэ удаагийн 21,000 реалити шоу Лаос, Таиланд улсад хийж байгаатай холбоотойгоор 21,000 төгрөгтэй дүйцхүйц $6 хоёр оролцогчдод өгсөн. Лаосын мөнгөн тэмдэгтийг кип гэх бөгөөд $6 132,000 киптэй тэнцэж байна. Йоо, ямар гоё юм бэ? Эдэм авч. Гэ, бэжэл та. Юу ч ороод нэг тойроод дохё. Би ер нь бас жимс мэмслэг жоохон эмхтэй юм авъя гэж бодож байгаа л доо. Гэтэ эднийх хэвээр янз янзын төрлийн юм байдаг л харагж байна. Тэрийг хар энэ нэг би нөгөө нэг бүх хоолндоо яншуу хийж иддэг шүү дээ. Тэгэхээр нэг яншуу маань хэд юм бол how much? Нэг бухлан
10,000. Би чи 20,000-тай хүнийг бүтэхгүй биш үү дээ. Жимс авъя. Юу? Хулгана юм уу? Хоол хийн л дээ. Гэхдээ нэг алим аавна угаасаа. 15. Гүн энэ болохгүй нэ. Надад 20,000 байгаа зү 22,000 гош. Тэгээд энэ чи 15. 15. Төгрөг юм уу? 15,000 бодсон. Тэг. Төгрөг биш 15,000. Тийм үү? Нэг ширхэг алим 15,000 юм уу? Тэг чи надад 20,000 байгаа ш. Оролцогчид ихний худалдан авалтаа хийхээр Лаосын захын хэсгийн хүнсний захад ирсэн юм. Лаос улс нь ерөнхийдөө Монголтой харьцуулахад амьдралын өвтөг харьцангуй бага. Ялангуяа өдөр тутмын хэрэглээний зардал хямд талдаа ордог. Гэхдээ хямд гэдэг нь харьцангуй ойлголт. Үнэтэй супермаркет мэдээж бүтэхгүй нь ойлгомжтой. 132,000 киптэй 10 хоног амьдрах гэж байгаа хүнд хямд хэрнээ сонголт хийх боломж олгох газар бол энэ зах яг зөв газар байж таарна. Цуглуул штэ. Хүнс цуглуулах айгу дуртай штэ өөрөө. Хүнс цуглуулах дуртай хүмүүс байдаг үз. Өндөг байна. Энэ ингээд өндгийг ингээд хадгалчих юм бах та тий. Хөрөгчвөө. Энэ өндөг өнөөдөртөө дуусах уу? Магадгүй юм. Гахаа мах байна. Coconut байна. Энэ юуны мах юм бол тоо. За энэ ч та ялааш авцсан амар юм байна. Энэ шууд аваад идэх юм байна л да. Sabay, how much this one? One. 1500 гэсэн үү сая. Арай ч тийм хямдхан байхгүй байгаа. Арай тийм хямдхан байт юм болоо. 1500 гээд. Sabay, how much this one? What? Only one? 1 kilo. 1 kilo? 1 kilo. 1 килограмм нь 30 гэж шүү дээ. Хямдхан байна шүү дээ. Болж шүү дээ. За байж бодъё. Can I have 500 grams? Half kilo. Yes, half kilogram. Half kilogram. Maybe. Sorry again. Инийг сөлчи. Oh, yes. That's all. Яг 500 грамм юу? Okay. Thank you so much. Bộ men, lít 2,000 bộ men. Bộ men. 15,000 кип. 15,000 байсан юм байна. 30,000 байсан юм биш үү? 30,000 байсан юм биш үү? Төлөвлөгөөгөө. За байж. 15,000 гэдэг чинь. Хопчай. За байж байгаа. Энэ жоохон төлөвлөгөөний алдаа гаргачлаа шүү. Ингээд заяа. За одоохон үнэ бодох юм. 2400 орчим төгрөг юм уу? Хагас ил улаанлал 2400 төгрөг гэдэг чинь. Гэхдээ болж байна. Би одоо ерөөсөө миний төлөвлөгөө байгаа юм. Би улаанлал өндөгтөө шүл хийх гэж байна. Тэгэнгүүтээ тэрийгээ би шууд өдрийн 3 болгоод аягнуудад хийгээд
Хөлдөгчөндөө игээд хадгалчихна. Энэ ардайм загсаа байхгүй юу? Чи нэг аваад аваа. Би авахгүй. Би загс. Яна. Би ч бас нөгөө янз янз мэдгүй багсаач болохоор юу ч хамаагүй идэж мэдээж чаддаг гэсэн. Би энэ захаас бас нэг авах юм олддоггүй. Сам хорхоо морхоо бас нэг иддэггүй шүү дээ. Энэ нэг грамлах юм шиг байна тий. Энэ арай ингээд цэвэрхэн байгаа хгүй ингээд ууцтайгаа яг ингээд мөчтэйгөө. Тэгээ ингээд харж байгаа хамгийн жижигний авъя. 3 өдөр юм чинь болно шүү дээ. Энд чинь бас арайчтэй тий. Тэгээд ингээ миний мөнгө угаасаа хүрэхгүй юм байна. Тэгэхээр солиулчих тий. Танд $1 өгөөд $2 авсан ч бодно. $1 ч 22 болж байгаа. Нэгийг л нэмээ солиулчих. Хүрх юм уу ногоо могоо. Нэг мөсөө $2 сэлсэн дээр. Тэгэхээр чинь яах юм? $2 чи хийдлээ. Тэгэхээр чинь Таиландд бүр хэцүүдх юм шүү. Нэгийг авчээ. Тэгэхээр чинь Таиландд очиод энэ үлдсэн мөнгө ч өгөхгүй юм шүү. Тэнд нөгөө айгүйх тийм гахаа өхөр байхгүй тий. Тэгээд ийм загас магас далаа юмнууд байна. Тэгэхээр би тийм юм угаасаа идэж чадахгүй. Тэгээ эрүүл мэндэ оцсон чаа. Дахианы шүлчин нөгөө нэг ядаргаа тайлдаг гэдэг үстэй тий. Дахиад сонгохоор шийдлээ. Хүрхгүй штэ. Хөөе. Энэ надад ч одоо 44 байхаар чинь ганц махаавал дууссан юм шиг. За тэгэхээр ахаад нэг $2 солиулъя да. Гэтэ би эднийхийг бүр нэлээд хямдхан гэж бодсон чи үгүй юм байна. Би тэгэхээр Таиландд одоо яг яахаа бол мэдэхгүй байна. Би ч гэдэг зөв юм хийж нөө. Би юм юу авлаа да энэ. Ийм ингээд дахианы мөч байна. За. Майн 5. За нэг нь бонус. Нэг нь хэлшээгээд авъя. Тэг үгүй. Одоо надаа ингээд 14 байна. Энэ 14-оор ямар ч нэг дахин авсан. Өөр юу ч аваагүй. Тэгэхээр ногоо аваад тэгэл би бүр гороогоод $1 мол гэсэн юу вэ? Бүтэхгүй юм байна. За ийш ногоор орой. Оо! Энэ ардаа бүр ингээд мэлхий ингээд амьд байна. Энийг хийдэггүй. Арайчтай мэлхий аваад хорхоо гэж явах бодог. Ингээд ингэнгүүтлээ эндээс нэг жижиг сонгон аваад 3 сарамстай 30. Хай. Please. Нитэр харцаад ихтэй юм юу юм бэ те? Sorry. Нэгийг нэмгээд байгаа байхгүй. За энэ арай жижиг юм. Зурга тий. Ингээд. How much? Oh, thank you. Thank you. Би одоо 4-өр ингээд нэг луун сармис хөрхөн жижигэн сонготой олчтой. Эднийхээ чинь нөгөө амар хямдхан гэж бодоод би чинь баг $1 гэсэн чинь үнэтэй шүү дээ. Эсвэл энэ жуулчид харахаараа ингээд нэмээд идэм болов. Баг багаараа шоконд орлоо шүү дээ. Тэгээ ажил бол хийшүү. Тэгээ дуусгаа 9-ыг үлдээч. Тэнгүүтлээ юу яаштай 9 байгаа юм чинь тэгээд нэмэхэр бол гараад дэлгүүр мэлгүүрээс ч болохоо жижиг саржиг. Би бол нэг талх авчи гэж бодоод тахаа. Өндөг нэг ширхэг өндөгтэй. За. Тэгээ 9 маань хүрх юм болов. Оролцогч Огигийн хөдөлгөөнд багахан болгоомж тухгүй байдал анзаарэгдэж байна. Гэхдээ энэ бол хэвийн, учир нь улс бүрийн хоол хүнсний соёл өөр. Бидэнд танил биш зүйл тэдэнд өдөр тутмынх нь амьдрал.
Шинэ орчинд зөвхөн мөнгө биш, дасан зохицох чадвар хэрэгтэй. За ямар ч тач Огийн маань лууван 3 сармис дахианы мах худалдан авлаа. Мах авах нь үнэхээр зөв сонголт мөн үү? Мах тэжээлтэй хэдий ч үнэтэй. Энэ нь нэг удаагийн хэрэглээ юу, эсвэл хэд хоногийн хэрэглээ юу? Үзэгч та бүхэн юу гэж бодож байна? Агсэл улаан лайл бол миний 3 хоногийн бүтэн хоол болчихж байгаа байхгүй. Энэ одоо юу вэ? Дэм. Консерв юм шүү. Ногоон сонгон авнаа. How much this one? 17? 5,000. Excuse me. Sorry. Can I have half? Oh, yes. Thank you. Oh, хопчай. Чай надад бэлгэлээ шүү дээ нэг. Ногоон сонгоныг. Ямар гоё юм бэ? Oh. Yes, it's very good smell. Nice smell. Энэ удаад 21,000 шоун дээр маань багахан хэмжээний дүрмийн өөрчлөлт болсон байгаа. Энэ ямар өөрчлөлт вэ гэхээр эх орондоо биш, гадаадын улсад хийгдэж байгаа учраас үнийг хямдруулах. За дээрэс нь саяны их чинь ингээд надад өгж байгаа шиг ингээд ийм бэлэг өгөх боломжтой юм байна. Тэгээд надад ингээд ногоон сонгон өгсөнд маш их баярлж байна би. Одоо өндөг авна. За яа. Энэ юу юм бол? Тофу? Аа. Saya ada si ba. Oh, thank you. Oh, saya si. Okay, okay. Saya si. Oh, don't worry. Сайхан сэтгэлтэй хүмүүс байт юм байна. Амар найрсаг хүмүүс байна. Ah. Хопчай. Энэ доо. Яг юу гэх юм бэ? Мэдгүй. Баян амттай байна. Is this a fish? Tofu? Гахамах юм байна. Энэ гоё юм байна. Энээс аваад авах юм байна. Гэтэ энэ одоо бодвол 35 кг биш 35,000 баг. Тийм баг. Гиндэж болохгүй. Савайди. How much? Only one. The one is 2,500. Yeah. 2,500. Okay. За, ер нь нэг ширхэг өндөг Монгол мөнгөөр 400 төгрөг юм байна. Надад 5 ширхэг өндөг хэрэгтэй байна. Та надад хамгийн хямд үнээр өгөөч гэж байна. Гэ бичсэн. Одоо би энийг уншуулчихна. Ингээд Лаос хэлээр 5. Yeah. Yes, please. Thank you. За вечераа 12,000-ыг Оохон 12,000-ыг 2,400-аар гинэ. Тэгэнгүүт 2,500-аас 100 кг хэмдрүүлээд өгч юм байна. Окей. За 22,000 өгчий. 20,000 2,000. No, it's okay. 5. Yes. Thank you. Hi. Хопчай. 10,000 хариулаад авчиж байгаа юм. Одоо солиулсан мөнгнөөс шүү дээ. Би 44,000-аас заяа 10, 12, 14, 16,
17,000-тай үлдлээ. Одоо ерөнхийдөө барагцаа бас аваагүй мэдрэмж бас байхгүй л байна. Гэхдээ ямар ч байсан би заяа 5 өндөг ногоон сонгон хагас ил улаан л авцсан. Ерөнхийдөө ингээд болоо шүү баг. Би 10 хоногт мах идэхгүй байлаа гэд хүчгүй баг. Одоо ерөөсө 5,000 багтай. Энэ ногоог хийсэн байгаа. Гялгар уутыг юу гэх вэ? Энэ хэрэгтэй байна гэт ChatGPT-гээс асууж байна. За тэгэнгүүт ингэж байгаа. Лаост их хэрэгэлдэг жижиг гялгар уутанд савлсан хоолны утаа. Энийг ерөнхийдөө гялгар уут хоолыг зориулсан тон сая хаан. Ингэж хэлж болно гинэ. Хо тон яндай бор. Хотон сая хаан. Like this plastic bag you have? How much? Plastic bag. Yes. Oh. How much this? 25. How many plastic bags inside the bag? I need only 4. Only 4. 4 pieces? Yes, only 4. We sell all. You sell only this? Yeah. Okay, thank you. Oh, thank you so much. Sabaydi. Hopjai. Энд үнээрээ. Sabaydi. Yes. How much this one? Okay. Hopjai. Sorry, can I have only 4? Only 4. 4. Yes. But 1 minute, please. No. No, only 4. 1, 2, 3, 4. Yes. Can I? How much this one? Oh, Hopjai. Thank you so much. Ямар сайхан сэтгэлтэй хүмүүс вэ? Энэ их ч надад сонгон бэлгэлсэн. Энэ бүсгүй надад уут бэлгэлсэн. Лаос хүмүүс үнэхээр сайхан сэтгэлтэй хүмүүс. Thank you so much. Hopjai. За, ингэж болчихж байгаа байхгүй юу? Надад амийг нь боох юу байгаа. Надад биш үү? Амийг нь боох юу байгаа. Юу гэдэг лээ? Ирзэн байгаа. Тэнгуут энэ ирзэнээрээ тэг одоо энэ үсээ шүлтцсэн байна. Би ч байнга ирзэн хэргэлдэг учраас амыг нь боох ирзэн бол байгаа. Тэгэхээр одоо ингэ болоо. 4,300 төгрөгөөр 3 хоногийн хүнсээ авлаа гарыг. Энд чи будаа байна сая. Будаа харагдлаа. Будаа авчи. Энэ нэраа. Sabaydi. Энэ цагаан будаа мөн биз дээ. Is this a rice? Yeah? Rice. Энэ болохоор 17,000 гэж юм. Үгүй. Одоо нэг арга ашигланаа. Би вэ штэ. За вэж. Бодъё. 5 удаа хоол ихэд 50 г будаа, нэгэн дээр нь 50 г будаа гэхэд 250 г будаа надад хэрэг болно. 250 г будааг 17,250 г будааг ерөөсөө л ингэчээ. Та надад хамгийн хямд үнэтэй цагаан будаанаас 250 г өгөөч гэж байна. 200 г. 2 kilogram. Not kilogram. 200 200 gram. Yes.
Бопчай. Гурван мянга гээд. Бопчай. Thank you so much. Ихч мань намайг шуулаад би бас шуулгадаад за 1000 2000 3000 Бопчай. Боттаага унгах гэж шүү. Thank you so much. За 250 г будаатай. 3000 кит гэдэг чинь Монгол мөнгөөр хэд вэ? 10, 12, 14,000 төгрөг. 488 төгрөгөөр 200 г будаа авчлаа штэ. За гол нь би сая sticker rice гэдэг чинь зүгээр нөгөө нэг цагаан будаа мөн штэ. Мөн тий. Мөн. Сая sticker rice гэж ихч маань хэлсэн. Харин оролцогч Барсаа шинэ орчинд яг л эдхийн хүн шиг өөртөө ихтэй хурдтай шийдвэр гаргаж нягт нэмбай сонголт хийж байна. Өндөг помидор зүгээр нэг аваад өнгөрсөнгүй харж шалгаж хайцуулж хамгийн боломжийн шинэ хэнийг нь сонгож чадлаа. Худалдагчтай найрсаг харилцаж инээмсэглэл нэмэгдэл бонус ногоон сонгон бас болоогүй 3 жижиг уут үнэгүй авчихлаа шүү. Сая гэхдээ миний бодож ирснээс надад бол үнэтэй. Тэгээд дээрэс нь надад ерөөсөө нэг ч хүн хямдруулаагүй, нэг ч хүн бүр сайхан ашиж гаргасангүй. Тэр худалдагч эмэгтэйчүүд нүр амар муухайштай баг наваа. Цайл. Ямар сони. Урдаас хол. Баг би тэг бүр гойж мойсон заяа гадаг. Энийг тэдэд өгчөөч гэдэг ингэсэн чинь. Ямар сони. Миний уулзсан бүх хүн бүр надад бүр бүгд инээд алдаад бүгд ир юмгүй амар гоё явцсан шүү. Тэгээ би лавс хүмүүсийг амар сайхан сэтгэлтэй хүмүүс байна гэж бодсон. Тэгээ бүр надад бэлэг өгсөн шүү. Яа. Тийм үү? Тий, надад бүр сонгон монгон уут муута бэлгэлсэн шүү. Яг үнэн үү? Яг үнэн. Тэгвэл миний таарсан анианараа над руу бүр. Чи тэгээд хүмүүстэй өөрөө гоё ингээд очингуудаа инээгээд гоё хилээр нь мэдлээд гоё ярил та. Сабайди гэж. Би нөгөө нэг ингэсэн байл да нөгөө мөнгө бодоод хүрхгүй байх гэдэг хямраад айгу муухай харцсан юм байна. Чи муухай зуухай хараад. Гэтэ би муухай харцаагүй дээ. Сая бүр будааны ичж гисэн надад 200 г-ыг авъя гэсэн чи 300 г-ыг өгсөн шүү. 200 г-ийн үнэ. Оо ямар хэцүү юм бэ? Инхээр чи өөр нэг сонирн болоо авчлаа. Гэхдээ чи өөрөө хүмүүстэй гоё харилцал та гоё инээгээ. Та бодлоо байлаар юм бэ? Гоё харилцаа. Би муухай харилцаагүй те. Би ерөөсөө муухай харилцаагүй. Нэрэ. Би бол та амар байлаар үзэгчдэд ингэж ойлгуулж байгаа байхгүй. Би амар гоё харьцаад энэс чи муухай харьцсан болохоор гэдэг юм. Гэхдээ хоёулаа хамт яваагүй юм чинь би зүгээр чамд өөрийнхөө нөгөө хүмүүстэй харьцсан зөвлөгөөгөө л чамаг бас тэгээч гэж өгч шүү дээ. Үгүй би чинь болохоор уул нь муухай харьцаагүй шүү дээ. Би баг энэ шоунд төрүүлчлээ шүү. Хэдэн төгрөг хож өглөө? Би яг төрүүлэх юм бол чамд 3 сая төгрөгнөөс 10% нь үгүй заа 300 мянга. За би төрүүлэх юм бол бас үгүй. 10% нь үү? Үгүй. За хоёулаа тэгвэл тохирч. За тохирч. Баярлаа. Бас энэ чи хол газар битээ чи хоёр чи хоёулаа зовж яваа юм чи те. Тий. 300 мянган төгрөг. Чи одоо надад яг үнэ хэлж. Би чамд үнэ хэлчихлээ. Би 66 мянган кит өгсөн. Чи хэдэг өгсөн? Би бүр яг үнэ хэлэх баха. Би эхлээд өнхий санаа гаргаад $1 солиулахгүй юу? Эднийхээ гайгүй гэж бодоод Таиландд арай удах юм чинь гэж бодоод тэгсэн чи 22 мянгатаа орсон чинь юу нэг алимд чинь 15 мянга. За. Тэнгүүд нь дахиад нөгөө нэг зургийн группээс $1 өгөөд ахаж $2 өгөөд 44 эдний мөнгө чи юу вэ? Кит. 44 кит аваад ингээд 66 кит яг үрсээ бүр ингээд үрсээ. Яг адилхан л юм. Яг адилхан. Үнэн биз даахаа нэвтрүүлэг дуусаад үдсэн чинь миний ах $1 баах юм гуйж авсаар байгаа. $1 угаасаа юм авах боломжгүй байна. Ямар амар юм. Тэг хөөх хамт үнэ л хэлж штэ. Би чамайг амар гинэн цайлган. Гэхдээ гинэндээ $1 хөөх хамт гинэндээ л би $1 солиулж штэ чаавас энэ лавс чинь хямдхан энэ төр гэхээр нь итгэсэн чинь анаа нарт алуулаад гарч ирлээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч
Тэш дүүрэн дурсамжийг BG Travel-тай хамт. Ивент тэтгэгч байгалаас таны аяга бүрт Баавар цай аяглав. Монгол цай, Монгол сэтгэл. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч залуу төрх Мессер бус үүдэл эсээр гэрэлтэн. Целония. Өглөөний эрч хүч, өдрийн тайвшрал, оройн дулаан мэдрэмж. Бүгд нэг аяганд. Манай хуурай цайн цэвэр сонгомол найрлага, баялаг амт, анхлан үнрээр таны өдөр бүрийг илүү тав тухтай болгоно. Халуун усанд найруулад л шууд бэлэн. Амт, чанар, тав тух. Таны сонголт манай Баавар сүтэ цай. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Монголд 2016 онд уургийн пептидийг сарлагын сүнээс гарган авсан юм. Харин хүний биед дуурайг дутагдсанаар шалтгаангүйгээр ядрах, нойргуудах, ой тогтмол муудах, үс суунах, хавагнах, дархлаа сулрах гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл та уургаа нөхөхийн тулд эдгээр 29 стакан сүү нэг доор ууж чадах уу? Харин манай эрдэмтэд эдгээр сүүн дагуулгадах уураг эрдэс бодисыг хоёр халбаг амин чанарт багтаалаа. Амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Сингапурын номер 1 кофе Poca. Оригинал халуун ногоотой булдаг. Хоёр дахин халуун ногоо. Халуун ногоотой карбонара. Эслэгтэй халуун ногоотой. Ямар ч үед таны таалал нийцэх аль мэд төгөлцөх амт. Булдаг. Самьян брендийн албан ёсны дистрибьютор Баясаг хуульч. Аз жаргалын амтыг мэдэр. Golden Gobi шоколадны крем. Эрхэмсэг бүсгүй таны залуу төрх. Мессер бус үүдэл эсээр гэрэлтэн. Целония. Ивент тэтгэгч амин чанар амьдралын чанарыг дээшлүүлнэ. Ивент тэтгэгч Сингапурын номер 1 цай Poca, Сингапурын номер 1 кофе Poca. Ивент тэтгэгч дэлхийн амт чанарыг Монгол түмэндээ Golden Gobi брэнд. Орой минь. Эхний өдөр тун амжилттай өнгөрлөө шүү дээ, тийм. Амжилттай сайхан. Одоо би бол ерөөсөө маш сайн хэмнэлт хийхээр шийдсэн. Би Монгол мөнгөөр бол ер нь 5,000 төгрөгөөр 3 хоногийн өдрийн 2 хоолны материал авсан. $2 хүрээгүй. Ногоон сонгоно. Энэ улаан лойл, энэ өндөг 300 г цагаан будаа. Тэгээд энэ гелгарут. Энэ надад их хэрэгтэй. Одоо би яах гэж байгааг хэлэн заяа. Усыг нь уувал ясыг нь даг гэж монголчууд ярьдаг те. Тэгэхээр би халуун оронд ирсэн. Надад угаасаа мөнгө бага байгаа. Тийм учраас би юу хийх вэ гэхээр өөрийнхөө хэрэгтэй одоо өдөрт авах ёстой хүн өсөж хүхээргүй те. Манай нэвтрүүлгийн шоуны дүрм чи өдөр болгон хоолоо идэх ёстой, мөнгөө өргөх ёстой, зарцуулах ёстой учраас ерөнхийдөө ингээд юмнууд авцсан байгаа заяа. Энд чи юу байгааг одоо ийм хоол хийнэ. Өндөг улаан лойлтой шүл. Нэг хоолн дээр нэг өндөг. Тэнгуутаа би энийг порцлоод хадгалчихна. Өөрөөр хэлэх юм бол хөлдөөх нь шүү дээ. Яаж хөлдөөнө гэж энэ уутан дотор. Лаос, Тайландд ч ингээд уутан дотор хоолоо хийгээд зараад идэв шүү дээ. Энэ уутыг надад өнөөдөр зарж исэн хүн билээсэн. Ингээд би хийгээд эхлээд шүлээ ичнэ.
За ногоон сонгоны яагаад энийг бас нөгөө улаан лол авсан ихч мань бэлгэлсэн. Бүх юм сайн талдаа бас муу талдаа. Одоо жишээлбэл бидний хүүхэд байхад арх байсан. Бидний хүүхэд байхад гэмт хэрэг байсан. Бидний хүүхэд байхад бид нар интернет биш зурагтад PC тоглоомонд те Sega-нд донтжсэн. Тэгээд хичээлээ таслаад бүр PC-гээр ингээл явждаг байсан шүү дээ. Тийм үе байсан нэг үйл байсан. Харин түүнийг харин зөв зохистой одоо ёстой нөгөө нэг хэрэглэж сурахыг нь л зааж өгөх ёстой юм лээ. Одоо ингээд бодоход нэг гадаадын хэд хэдэн кинонд орлоо. Гадны уран бүтээлчтэй хамтарч ажиллаа. Ерөнхийдөө ер нь дэлхийд даяар хаасайгүй нэг юм ажиллах. Жүжигчдийгээ одоо юу гэдэг нөгөө хүнддэгдэг, одоо анхаардаг. Тэдний нөгөө нэг одоо эрүүл мэнд тэ амралт гэл тэрийг бүрүүл аягүй сайн анхаарч ажилдаг. Тэр нь бол яг манай киноноос бол давуу талтай. Гэхдээ ер нь хаасайгүй киноны ажил бол ижлэх цаг наргүй. Шөнө ажиллана, өглөө ажиллана, өдөржин ажиллана. Тий, амралт багтай. Тэгвэл бас гадаад кинонууд дээр нэг сайхан давуу тал байдаг нь юу вэ гэхээр амралтыг заавал гаргадаг. Одоо жишээлбэл би 3 хоног дараалал зураг авалтантай байлаа гэж бодоход заавал 2 хоног амрна. 3 хоног ажиллаад заавал 2 хоног амрна. За шөнийн зураг авалттай байсан өдөр байвал маргааш нь заавал амрна гэх маягтай одоо нөгөө жүжигчдийн аягүй их амраадаг, амралтын цагтаа байлгадаг. Том зах зээл дээр их мөнгөөр кино хийгээд явж байгаа хүмүүст бол тэр асуудал биш байхгүй юу? Тийм. Манай Монголд бол хэцүү. Бид нар бүх жүжигчдийгээ 3 хоног ажиллаулаад 2 хоног амраагаадах юм бол манай кино ер нь хизээ дуусах уу? Яагаад тэгэхээр кино чинь нөгөө зураг авалт явж байгаа үе ингээл камер групп зохиол кино боллоо гэж эхэлснээс эхлээл мөнгө өрсөж эхэлдэг. Тэгэл ажилчдын өдрийн 3 хоол, унаа, зардал, бензиний мөнгө гэл те. Ийм штэ. Би үнэхээр хоолндоо яг чи үнийг хэлэх сайн. Би маш гоё хоол хийдэг. Би бүр жимби хийж чадна. Тэгээд нэг юм амттай гоё хоол хийдэг. Найзууд ингээд цуглахаараа одоо огийн хоолыг идэм гэдэг. Тэгээд тэгсэн чинь манай нэг танил чи хэзээ чи ингээ ийм хоол хийдэм үү? Би чи ерөөсө хоол хийдгүү царайтай гэсэн шүү дээ. Тийм царай ямар царай гэдэг юм. Энэ ингээд миний мах ийм нэлээх дахианы мөч гоё авсан. Тэгээд өнөөдөртөө болохоор шүл хийж унаа. За одоо ингээд дахианы шүл нөө ядаргаа тайлдаг гэдэг болохоор би бас дахиаг сонгосон байгаамаа. Тэгээд дээрэс нь нөгөө нэг тийштэй би нөгөө мөч гэж авсараад мөч авсан гэж бодоод би чинь цулыг авсарч яадаг бол бас нөгөө хуурга муурга хийж идэн гэж бодоод мөч гэж эргэлзэж чаад авсан. Энд чи хата бүр хангалттай бараг 7 хоног идэх мах байгаа байхгүй юу. Тэгэхээр би тэнд очиод хэдэн ногоо аваад мөнгөө имэнчиж байгаа байхгүй юу. Тэгэхэд барсаах буруу бодсон байна. Тийм, хямдхан байсан шүү. Тийм болохоор саштайхан. За ингээд нэг аяг шүлтэнд би ямар их юу ячваа. За одоо энэ харж байгаа бол миний өнөөдрийн хоол хангалттай энэ чи шүл болохоор чи бараг том аягтай шүл болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бүр нэрээ үнэхээр би сайн махаа аваад бүр happy байна. Энэ бүр нэлээд олон өдрийн хоолны мах болчихж байгаа байхгүй. Янз шүл гэснээс нэрээ одоо энэ бааврын энэ одоо шүл өдрөөс нэг гоё тэмцээнд ялаад зснэ хөссөө гартал идэх юмсан. Хөвч үнэртэж тайга амтагдана гэж штэ. Йоо, лаус зүгээр хөвч үнэртэй тайга амтлаа сууж юурс. Янз юм штэ. Одоо гоё харагдаж байна штэ. Хоол шиг л харагдаж байна штэ. Энийг хоол биш гэж хүн хэлэхгүй штэ. Тэ? Ингээд үлдэг лүндгөө зайлаад нарийн үзнэ. Нарийн үз. За одоо ингээд буцлах чинь заяа. Оо тэр хараа. Асуудал байхгүй одоо энийг хар.
Одоо унтраачнаа. Ширүүн гал дээр бодоогоо шууд буцлах заяа. За нөгөө нэг томат нут чи ийм болчихж байгаа шүү дээ нөгөө шүү. Тий, өглөө өрөөд ич. Би яг 4-өөр буцсахгүй. Өнөөдөр идээд, маргааш өглөө идээд, маргааш орой идээд, нөгөөдөр өглөө идээд, нөгөөдөр орой идээд, лаусас бай. Харалда. Ямар вэ? Будаа зүгээр будаа байсан юм нөө. Гэтэ энэ нөгөө жоохон усын баг хийх байсан байна. Усын хитэлчих. Тий. Гэтэ зүгээр. Йоо. Баярлалаа. Ингээ будамс ичж байгаа. Одоо гоё юм үзүүлээ заяа. Ингээд шүл рүүгээ бодгаа игээд будаатай шүлэлчихэж байгаа. Йоо, гал. Өндөгтөө помидортой будаатай шүл. Ой, энэ ч мөр цадах юм байна. Амар. Ой. Ямар гоё юмтай хоол гэж вэ? Оо. Нэр гоё. Тэгэнгүүтээ алтан говьяасаа би өдөрт нэгийг идэж байгаа юм гэсэн чинь 3-ыг идсэн байгаа байхгүй. Түрүүн бас нэг онгоолгаад идсэн юм аа. Тийм. Хоолныхоо араас энэ шоколаднаас нэгийг идэж байгаа. Сүйтэй шоколад гэж байгаа шүү. Монголын нүүдэлчид гэдэг шоколад юм биз дээ. Мини шоколад гэж. За тэгээд энэнийхээ араас нь юу гоо амин чанарынхаа уургийг гоо. Ядарсан байна. Амар ядарлаа тэгтээ. Сарлагын сүний протеин пептидс гэж байгаа юм. Уургт пептид, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн. За. За болий. Миксертэй. Тэгэд энэ юу юм бэлээ? Нөгөө уургнууд нь ингээд энэ хувь богдгоц тэдэн хувьтай, 50%, 60%, 80%, 100% уургадаг. Тэгэд энэ амин чанарын би энэ танилцуулгыг уншсан чинь ингээд хүн итгэмээргүй ч юм шиг юм баг ичдтэй ч юм шиг юм бичсэн байлээ. Тэгээд харъя да. Оо ингээд 40 секунд ингээд эргүүлчихдээ юм байна өөрөө. Аягна. Айгуу гоё юм шүү дээ. За. Хоолоо идчихлээ. Амин чанарынхаа уургийг уучлаа. Одоо сайхан усанд орчод унтнаа. За тэгээд надтай хамт Оги бит хоёртой хамт байгаад өнөөдөр Лаос улсаар хамт аялаад миний маш хямдхан мөртлөө маш гоё хоолыг хамт идэж, хамт ууж, уурыг хамт ууж, хамт байсан та бүхэндээ маш баярлалаа. Өнөөдөртөө ингээд амарлаа. Энэ тэгтээ бас овоо их болж штт. Оо. Ямар амарх юм бэ гэдэг. Ямар гоё юм бэ. Тэгтээ хайруулын тавгны шүлээ. Янз гэдэг шиг тий. Хангалттай. Надад бүр хартай хүрээд л гарахаар их шүл боллоо шүү дээ. Ямар гоё юм бэ. Та нар харж байна уу? Ямар гоё юм бэ. Шүл уугаал. Шүлөө уучаад юу яа гэж бодож байна. Өөрөө ч би шүлэн дуртай болохоор. Тэгээ сармис авцсан зүгтсэн байна.
Сонгон чинь хуурган зүгээр ахгүй юу? Тэгэхээр сонгоноо шүлэндөө сарамсан байсан. Одоо энэ дэр ингээд жоохон яншуу байсан бол би тэгээд ингэж бодлоо. Таиландд очиод яншуу жоохон ногоо өндөг аваад тэгээд энэ махтайгаа бол би бол нэрээ нилээ тончих юм байна нэрэ шүү. Би бүр чи үнийг эхний өдөр бол үнэхээр итгэл төрлөө. За, унтъя да. Өнөөдөр бол нэлээд гахалтай байлаа. Амин чанараа амин чанарыг өглөө оройд тавья гэж бодчих. Бид энийг мэддэггүй байх гэж бодож байна хүмүүст. Нэг юм уншаад өгчий би та нарт заяа. Ялангуяа одоо амин чанарынгууд ганцхан энийг гэж бодоод байхгүй юу. Энэ болохоор бүр яг нөгөө нэг чихрийн шижин өвчний одоо хүндрэлтийн үед уух нь байна. Бөөрийн одоо диализ аппаратанд ордог хүмүүс уудах нь байна. Ядаргаа тайлах, хийм эмчилгээний хордлого тайлах, хавдрын үеийн уурга алдалт нөхөж цусан дахь цагаан эсийн тоог нэмэгдүүлнэ. Циррозын 3-4 дугаар шатын үеийн уурга алдалтыг нөхөн, дархлааг дээд зэргийн сайжруулна гэд. Энийг болохоор ерөнхийдөө яг арай илүү тийм эмчилгээний зорилттой хүмүүс маань хэрэглэж байна. За тэгээд ер нь бодог модгаа арилгаад унтах аяндаа орцгоё. Бүр ингээ хоол идсэн чинь нойр хүрээд нүд анилтаад нэртгэн унтъя. Маргааш одоо нөгөө барсаахтай чи үзэлцэн штэ. Ингээд 21 мянган реалити шоуны 25 дахь цувралын 1 дахь дугаар өндөрлөж байна. Меконг мөрний эрэгт газарсан 2 оролцогч маань шинэ орчноо танин мэдэж эхний худалдан авалтаа хийлээ. Өмнөх дугааруудад эхний худалдан авалт хийгдэхэд л аль оролцогч ялагч болох нь бараг тодорхой харагддаг байсан бол харин энэ удаа тийм биш ээ. Нэг нь болгоомжтой, өөртөө итгэлтэй, харин нөгөөх нь найрсаг, ухаалаг, бас оновчтой. Хоёулаа өөрийн гэсэн стратегтэй, хоёулаа л боломжтой харагдана. Тааварлах аргагүй байдал. Энэ цувралыг нэн сонирхолтой болгож байна. Яаж ч байсан 132 мянган кип. Хэд хоног тэднийг тэжээхөв, хэн нь ухаалаг зарцуулагч болох нь дараагийн дугаараас аажмаар тодорхой болох нэ. За сайн байцгаана уу? Тааш ингээ ер нь байнгын дагчдсан биш үү те. Хэцүү байна. Мексик чи ингээ зүгээд заримдаа асуултаа өгөөж марчаад. Одоо ингээ бэлхүүснээс доош байгаа могон бит те. Бэлхүүснээс дээшгээ хүн. Тэгээд эмхтэй хүмүүс байх шиг байна. Тогс байгаас тээ. Зөв дугаарт нь орсон байна. Тэгээд дээрэс нь та чи ер нь бол өөр тийшээ яваад үзсэн байгаа ш лавс бол явж үзээгүй. Пүүстэ зэрлэг том мандр юм байна да.